Сайн бацхан Монголын ард байна. Үзэгчтэй бай алгадчихаа таа. Дэмжид өгөр. She's a hoe. Power гэсэн чи Spider-Man. Сайн бацхан уу. Letterboxd ухыг шинэ дугаар эхэлж байна. За ингээд өнөөдөр юм зочноор бүртээ маань ирсэн байгаа. Hi everyone. За зарим хүмүүс мэдэх бол spoiler alert гэдэг подкаст хийдэг. Бас үнэхээр одоо За юу вэ? киног бол үнэхээр ингэж аимшигтай obsessed бүр ингэж дуурлаж биш бүр ингэж юм бүр ажиллаж бүр донтож үздэг тийм одоо найз маань ирсэн байна. Өрсөн баярлаа. За ирсэн баярлалтай биш санагцсан. Letterboxd ер нь би янз бүрийн юмудаа хүмүүс сурхуулж үзэж байгаа баха. List mistake ч гэсэн ер нь хүнд харуулж байгаагүй баха. Тэгэхээр надаас кино асуудаг хүмүүсийн дугаарыг үзээд кинонод мэдж аваарай. Үзэх киногоо ямар кино үздэг вэ гэдэг хүмүүс надад ирцгээсэн баха. За тэгвэл шууд эхнийхээ асуулт руу орцгоё. За тийм. За энэ дээл ерөнхийдөө мэдээж Letterboxd чинь гаргаад тавьсан байгаа. За тэгээд эхний асуулт бол за хамгийн өндөр үнэлгээтэй кинонуудыг чинь ерөнхийдөө хараад чиний хамгийн одоо сонирхолтой хүмүүст одоо үзүүлмээр байгаа. Үнэхээр нэг үзээрэй гэж санд болгох юм тий одоо хамгийн өндөр оноо өгсөн өндөр оноо өгсөөсөө сонгох юм аа. Тэгэхээр өндөр оноо өгснөөс нь ихэд харж байгаа л хамгийн гоё би бас харж байгаад бас сонирхолтой юм байвал юу вэ харцгаая. За ерөнхийдөө бол Room бол хамгийн ихэнд харж ирж байна тий. Сайхан юм зү ба. Яа, Room-ыг яг сайн нөгөө сүүлд нөгөө нэг хиний Franco-гийн The Artist гэх киногоор мэдэх багтай хүмүүс Оскар нэр твшиг баха. Golden Globes Franco нэр твшсэн нэг чинь. Disaster Artist. За Disaster Artist шүү дээ. E24-ийн. Тийм тэрүүгээр ер нь нод болсон гэж бодож байна. Тэгээд Tommy Wiseau гэдэг энэ залуу ер нь бас өөрөө амар тэрэндээ угаасаа уулзч ярьж мэрж байгаа айгу хийсэн мэсэн гээд айгу тэгээд James Franco ч тэр Tommy Wiseau бүр амар юм дэлхийг тийм бүр ингээд дэлхийг бүр шал өөрөөр хардаг, амьдралыг өөрөөр хардаг, бүр шал өөрийн гэсэн ертөнцтэй юм билээ гэдэг нэлээ дурлцсан байсан шүү дээ. Яа. Угаасаа яалтчгүй. The Room бол угаасаа яалтчгүй. Үгүй Room-ыг яагаад хамгийн их оноо өгсөн гэхлээр миний үзчихсэн муу кино дундаас хамгийн сайн байхгүй юу? Тэгэхээр бүр ингээд майнд байраас тахгүй. Тэгэхээр бүр ингээд толгойн. Тэгээ ингээд Room бол бас үзэх юм бол бас таг кино даа гэж. Үзчихсэн үү? Би зүгээр юунаас нь л нөгөө янз бүрийн юм бичлэг явуулдаг шүү дээ. Синүүд нь гараад. Тэгээ би дэрний үзэл тэгэл. Би Room-ыг яг 10 жил төгсөд үзчихсэн байхгүй юу? Тэр чинь 15 юм уу да. Тэгэнгүүт тэр үед би ингээд эхлээд үзчих бүр ойлгохгүй юу болоод байгаа ойлгохгүй. Бүр амар юм ингээд плот нь ч ойлгохдохгүй яг юу болоод яваад байгаа юм. Яг энэ залуу хин чин заяо. Гинтл нэг юу болчихсан. Ямар ч тийм юу байхгүй тий. Энэ залуу ингээл ямар ч story ингээд юм build up ч байхгүй зүгээр л нэг залуу нэг найз охинтойгоо байснаа гинт нэг гэрт нь хүүхэд орж ирж мэрээ тэгснэ тэр хүүхдээ ээж аав шиг дуудахгүй байгаа. Тэнгүүтээ ингээд нэг юм тэр хүүхдээ нэрээр нь дуудаж муудснаа хоорондоо нөгөө тэгснэ тэр ингээд одоо энэ Томигийн дүр ингээд Томи гэдэг нэртэй заяа. Тэр дүрэнд тэгснэ ингээд нэг их нэртэйгээ ч юм уу найз охинтойгоо ингээд дэшээ гараад нэг юм private юм болчих болох гэсэн чинь нөгөө хүүхэд нь би хамт гараа илтаа л гэж. Тийм сонин за тэгээд гэтээ яхаа ингээд дараа нь би ингээд нэг юм жоохон задлагаан унссан чинь тэр нь задлагын чанхтад ингээд дараа нь ер нь жоохон ингээд кинон дондор ярьдаг юм бэлээ тэр хүүхэд нь болохоор Томи угаасаа тийм сайхан сэтгэлтэй хүн тэгэнгүүтээ тэр хүүхдийг ингээд өргөж авч байгаа. Йоо. Эрсүнс мэс баг гэсэн. Өргөж авч байгаа. Зүгээр л. Тэгээ өргөж авч байгаа хүүхэд нь гэрт нь амьдэрдэггүй гэрт нь гинт хаяа явж ирж байна. Юу ч байгаа ч юу гэдэг контексттэй зүгээр. Харин тийм тэгсэн чинь мэдгээ тэр нэг гудамжны хүч юм уу гэдэг. Мэдгээ яаж ч нэг тиймэрхүү яриадсан. Тэгснээ ихнэр нь ч юм уу найз охин хараар нь тавьж юмс найз нараар нь тавьж юм байна. Тэгснээ юу ч л яаж ч амар сонь би юу болж дуусхийг санахгүй байна. Яаж чсэн амар секс ин амар infamous гэхгүй юу. Яг тэгэхээр ингээд яг ер нь жоохон
бүр амар харуулдаг дэггүй гэхдээ ер нь жоохон нэг кинонд гардаг шиг ер нь яг тэр үеийн нэг юм 2000-ад оны нэг юм slow mo тийм байдаг шүү дээ. Яг тиймэрхүү хийдэг. Гэхдээ ингээд тэр нэг юм position ингээ угаасаа бүр амар инээдэг байхгүй тэр position үзэж хүмүүс ер нь амар инээдэг заяа. Угаасаа бүр ингээ харах юм бол Томи ерөөсөө яг нэг юм гидснийхэн нүх хавцаагаад байдаг байхгүй. Бүр нэлээд юм дээр цээжин дээр нь байгаад байхгүй. Тэг ингээд хүмүүс тэрийг нь бүр амар шаалдаг. Энэ бүр ингээ яаж чадсан ингээ тэг ингээд яаж хийхээрээ ингэж хийдэг байна гэдэг амар тэр амар алтартай. За өөр би энэ дээр disclaimer honest энэ ер нь энэ рүү юу лээ Letterboxd-ыг ер нь яг нэгээд юм удсан. Гэхдээ ер нь сүүлд кинодыг эхэлсэн. Тэгээд дандаа тийм жоохон одоо дөнгөж нэгээл ингээл хаяа орж ингээл кино нэмдэг усахгүй ингээ ерөөсөө тийж яг үзснээрээ биш. Тэгэнгүүт нөгөө нэг жоохон классик санджаага хэдвэгаал ер нь их нэмсэн. Тэгэхээр maybe миний лист донд бол нэлээд тийм хүмүүсийн мэддэг кинод аяг байж магадгүй. IMDb дээр ерөөхдөө илүү төлөв. Угаасаа IMDb-г бараг 10 жил ашиглаж байна. Тэгээ IMDb дээр дандаа кинонуудаа листлж явдаг. Ер нь бол main яг юу нь бол IMDb. Тэгээ сүүлд яг Letterboxd-ийн нөгөө нэг ревьюнууд аягүй funny санагддаг болсон. Тэгээ нэг one liner байдаг шүү дээ. Тэгээ өөрөө би ч гэсэн ер нь жоохон funny болох. Анаас. Тэгээд би жоохон тийм one review бичиж үзэж бодчих нэг бичих гэж үзсэн. Тэгээд мартчихсан мэлээ. Тэгээ нөгөөгнүүд нь уншиж итэл тэгэл. Тэгээ зүгээр өөр л тийм юунуудын ревьюуд нь гэдэг уншаад байж байгаа. Тийм. Тэрүүгээр нь таалагдаж ер нь сүүлд Letterboxd кинодоо нэмдэг болсон яг үзснийхаа дараа ер нь IMDb дээр нэмчээд энэ шиг нэмждэг. Окей. За ер нь бол хоёул IMDb-г жоохон байж байгаа байлаа. Бас ялцээ. Өрсөлдөгч. Дайсны төлөв протагонист, антагонист те. За надад сонирхолтой бас эндээс харагдж байгаа юм болохоор хандаа бол яг Incredibles айгүй сонирхолтой. Чи бас Incredibles 2 бол надад наалтахгүй л. Тийм үү? Ягаад бас Incredibles чинь ер нь угаасаа тэгэл носталжи шүү дээ. Амар баг гарсан. Яг бидний үеийн бол нэлээд жоохон бахтыг гарч исэн. Тэгээд тэр үед нөгөө нэг юм яг хүүхэлдэйн кино гэхэд ингээд жок мок нь ер нь бас ингээд хөөрхөн шүү дээ. Нэг юм жоохон цар үрээ томтой те. Тэгээд угаасаа тэр киноныхон плот өөрөө угаасаа амар гоё шүү дээ. Надад бол плот амар таалагддаг. Тэгээ ер нь тэр villain-ийн бас яг тэр нэг villain story бас амар хөөрхөнтэй. Тэгээд тэр хин Mr. Incredible таагаагүйс болсон гэдэг чинь тэ what team амар шонзонтай тэгж бүр team баяжиж том болтлаа ингэ тэ. Зөвхөн тэрнээс нь болж тэ ерөөсөө. Тий. Тэгээд Incredible ч өөртөө дахиад хоёр байгаа гэж хэлсэн шүү дээ. Нэг биднэрт нэг cliffhanger үлдээсэн шүү дээ. Тэгээд тэрийн болохоор зүгээр. Тэгээд надад Эдна амар таалагддаг. Тэгээд костюмууд нь амар таалагддаг. Тэгээд костюмыг нөө ингээл би танарт зориулж ийм костюм хийсэн гэл тэр нэг ихнэрт нь Elastic Girl үзүүлдэг. Тэр хэсэг бол амар. Юу дээр дүр болгоныхын тийм харизма нь тийм гоё тий. Хүн болгоно яг л гоё юм байл. Таарсан гэх юм. Тэгээд тэр Jack-ыг бас babysit хийж гин гэсэн чинь юу ч хийсэн бэ? Тэр мөр гоё штэ. Тэгээд Incredibles бол миний ер нь хамгийн дуртай куклтай кинонууд нэг анимашнуудын нэг гэж. Toy Story урсан байна. Тэгэл носталжи шүү дээ. Coco, Ratatouille. Окей. Coco бас амар дуртай. За өөр чинчээ сонирхолтой. За өөр юу бэ? Би чинчээ нэг иймэрхүү бас кинонод үзснээр сонирхтгүй болов гэж бодоодсэн чинь. Кино сонирхч бүхэл киног сонирхож шүү дээ. Би сэнэр энэ чиний юунаас хараад нэг real pain-ийг хараад тэг би нэг амар үзнэгээ бодчиход энэ таахгүй тэгээд очив нэлээд бас Оскараар нэлээд тэгсэн шүү дээ. Би тэгээд хөөж бүр ийм амар Оскар нэвсэн кино болсон юм уу гэдэг. Тэгээд яг чиний хараад шууд за өндөр шууд үзье гэж үзсэн чинь. Nice. Яа би бүр амар гоё киногаад надад Jesse Eisenberg ер нь угаасаа таалагддаг гэсэн л да. Угаасаа нэг social network-оор од шүү дээ. Тэгээд Jesse Eisenberg-ийг ер нь бичсэн тэр одоо тэр чинь нэг зохиол өөрөө бичсэн шүү дээ. Тэгээд тэр зохиол нь тэр нэг диалог бичсэн амар таалагдсан. Диалогууд амар гоё. Тэгээд тэр нэг юм юунууд бас гоё тэг ганцаараа хийж байгаа монолог энтрүүд нь тэр нэг dinner scene дээр сууж байгаа тий ярьж байж байгаа тэр гоёгаад. Тэр амар таалагдсан. Йоо ерөнхийдөө амар. Тэр амар юм нэг юм existential crisis хөрх киногаад. Би яг үнэдсэн хөө. Одоо нэг юуны би нэг хаяа ингээл явж байхад зүгээр толгой дотор ингээл кино зохиол мохиолууд ингээл бодоо яваад байдаг. Энэнгээр ингээд кино зохиол гоё юм байна гэдэг.
Тэгээ нэг яг нэг opposite нэг дөө байдаг хгүй. Айлын хүүхдүүд тэгээд наанза. тэнгууд нэг айлын хүүхдүүд сайхан амьдэрдэг. Тэгээд би ингээ болж бүтдгүү гэдэг. Тэнгууд энэ санаагаар гоё кино бол гоё юм байна та гэдэг. Тэгээ яг ингээ плот юг нэрээс олохгүй гэсэн хгүй. Яг нэг гол юм нь болохгүй гэсэн чинь. Тэгээ яг энэ үтсэн чи өө яг мэдрэмж яг гоёор амар гоёор гаргацсан. Тийм байсан тийм. Яг энэ хоёрын хоорондох харилцаа юмнуудыг бүр ингээл амар энгийнээр мөртлөө амар гоёор болцсон. Тэр нөгөө юуны хэсэг мэсэгтэй нөгөө хөшөөтэй хэсэг мэсэг. Тийм. Хамаг би ирвэнэл. Тэр нөгөө нэг юун дээр очсон нэг тэр ancestors гэдэг тэрэн дээр гэрийн гадаас нэг чулуу тавьж юм байдаг хөөрхөнтэй чиний балконоос уурлаа шаа. Яа, надад ер нь Jesse Eisenberg угаасаа ер нь жүжиглэлтнийхаа хүмүүс ингээл жоохон ингээл ийм тийм ингээл ярьдаг. Гэтэ ихэдэ цаа чин бол надад ингээ Jesse Eisenberg-ийн карьерийг харахаар ерөнхийдөө киноны сонголт айгуу сайтай санагддаг. Айгуу гой гой скриптүүд барьж авч чаддаг. Тэгээ яг өөрийнхөө яг тохирсон дөрүүдтэй ингээ дөрөв гаргаж чаддаг санагддаг. Тэгээд яг энэ дээр ч гэсэн өөрөө ер нь анханасаа тоглоно гэж бодоагүй битсэн гэсэн. Тэгээд хиний дүрийг болохоор Karen Culkin-ийн дүрийг болохоор угаасаа ерөөдөө Karen Culkin гээд тэрийг Karen Culkin бас ингээд кинонд нь тоглохгүй гэж бодож исэн гэсэн. Тэгээ Emma Stone ятгсан гэсэн. Йоо. Үнэ. Тэгээд надад Karen-ийн нэг тийм нэг юм хайн гоо юм шиг мөртлөө ингээ амар юм дотроо deep те бүр юм дотроо бүр юм ингээ зөрчилдөөнтэй юм байгаа. Тэрийг гаргаж байгаа нь ингээ нэг юм яг тэр яг ингээ хүнд мэдрэгдүүлэн жүжиглэлтээр ингээ үнэхээр хүнийг татаж мэдрэгдүүлэн гэдэг тэр их нэг сүртэйнийх амар хийгээд байгаа юм байхгүй шүү дээ. Нэг юм хідэн өгүүлбэр хэлж байгаа юм байж бүр үнэхээр тэр юун дээрээ ч session нэг нүдсэн тэр дээрээ ч гэсэн бас амар тийм гоё дүрштэй тийм юм салбарсан мөртлөө дотроо амар комплекстэй. Тэгээ маань хоёр гол дүр маань хоорондоо ч нэг тийм хоорондоо адилхан тийм. Тийм. Хурд тийм амандаа ингэ шатганаал ярьдаг тийм жижиглэлтэй. Гоёсан. Real Pain одоо үнэхээр таалагдсан. Real Pain бол үнэхээр яг санаа. Үнэхээр Real Pain үлээ. Яг л Real Pain. Харин тэр өөр яг амар сонир ингээд тэр хөшөөтэй хэсэг дээр би ингээд амар тийм шин өөлөх гад ингээд жигам шиг тийм гэдэг. Нэг амар тийм сүртэй үнсэн биш юм хүртэл ингээд амар ингээд би бас Real Pain-ийг үзсэн дараа ингээл маа найзуудаа тассан болоо юу болт юу гарт ингээд юу гэж чидхийн тий нэг ингээл пош руу явсан гэсэн. Тэгэл нэг хоёр залуу ингээл имийнхаа юу руу явж байгаа гэл тэнгүүт тэгэл тийм л гэнэ. Бид одоо яг үгүй яг ингэж ирдээ тэгтэн шүү дээ. Зя өөр чин. За чамд өөр сонирхолох ямар байгаа кино байна уу? Сүүл би Infame гэх кино үзсэн. Аха. За Infame гэх кино болохоор нөгөө 1917 дор тоглосон George Mackay гэх залуу гол дүртэн тоглосон. Нөгөөх нь болохоор юуг мэдэх бол Misfits гэдэг Английн team series. Тэрний нэг дүртэн тоглосон залуу. Тэрний show regular байсан гэдэг нь эхний хэдэн season дээр. Тэр хоёрын юм англи ийм кино байхгүй юу? Тэгээд энэ ингээд ер нь жоохон LGBTQ талын. Гэхдээ нэг сайн нөгөө нэг Queer гэх кино гарсан шүү дээ. Нэг хинтээ James Bond-тэй. Тэр киног ерөнхийдөө аягүй хайплаад байхгүй юу? Тэгээ би тэр киног үздэг юм гэж бодчих манай Fame бол ингээд бараг нагтаж хажууд кино. Тэр бол ер нь жоохон ийм болсон мэлээгээд. Тэгээ Fame-ийг үз надад бүр амар таалагдсан. Яг ингээд энэ одоо George Mackay дүр болохоор өөрөө жоохон тийм гангста маягийн тэгсэн бүртлээ гей. Тэгээ тэрндэг амар ингээд юм жоохон юм тэрсэлсэн. Гэтэ ингээд тэрийг айгу гоёор харуулсан санагдсан. Айгу тийм deep юм мэдрэхтэйгээр тэгээд ер нь тэр хүн ингээл амар бүх юм ингээл хоёр талд хоёулаа энэ хоёр character хоёулаа амар юм комплекс тэгээд би бинийгээ яаж ашиглаж ингээд тэгээ ерөөдөө энэ харна бас амар гоё тус юм аа гэж нас. Ер нь бас л яг л нэг сайн шиг үзчихлийг мэдэрхээ. Тийм үзчихэж мэдрэхээр гэхдээ бас илүү entertaining яг тэр сайн The Real Pain бол нэлээ юм slow burn кино шүү дээ. Тэнгүүд энэ болохоор илүү entertaining, илүү юм action чашин, илүү үйл явдалтай, үйл явдалтай тийм киносан. Энийг бол надад амар таалагдсан. Энийг ер нь би хүмүүст үзээрэй гэж бас амар зөвлөмөс нагцсан. Тэгвэл үзнэ нэг. Амсаа. Би дөр юунд энэ чинь Letterboxd чинь 4 оноо өгдөг лөө. Тийм шүү дээ. 5. 5. Тийм. Ер нь бол нэг 20-30-аад нэг 5 оноо. Окей. Юун дээр дүү нэг нь юм уу? Хоёр дээр нь 4.5, нэг дээр нь 5 гэсэн.
Аа тийм үү. Би дүүнийг дээр 5 оноо өгнө гэж баймаар гомдаа. Яг тухайн үеийн хайпаар л. Харин гэхдээ би анх гарч ирээд надад бол зүгээр л 3 цагаас IMAX монтаж үзчихсэн. Ямар сайхан газар вэ? Дэлгүүр оронгоо зургат нэр хийсэн байдаг. Ямар гоё десерт вэ? Сахар десерт вэ наа. Гэл айгуу гоё. Энэ айгуу л Тимотиг харж байгаа 5 оноо өгсөн. Жохо өөр юм явчихчих. Тийм жоо байс 5 оноо шүү. Энийг бити тоороо. Хоёр нь бол ихтэй ялчих бүрээ. Хоёр нь бол бүр нэлээд яасан те. Надад бол бас таалагдсан. Ер нь нэлээд. Би яг дүүнийг бол нэг хэмээр нэг тийм тоодгүйсэн. Дээр үеийнхэн ч нэг тоодгүйсэн. Тэгээ дүүнийг нэгдүгээр ангийн үзсэн чинь яг зохиолын бол ингээд briefly мэддэг байсан. Тэгээ нэгдүгээр ангийн үзээд надад ингээд үйл явдал болохгүй. Тэрийнхээ ингээд хоёрдугаар ангиас therapist хийсэн шүү дээ. Тийм болохоор тэгээ за хоёрыг харъя гэсэн. Тэгээ хоёр дээр нь гэсэн үйл явдал бол амар таалагдсан. Гэтэ дүүн дээр за энэ амар юм хүмүүсийн дургу гэж магадгүй шүү. Зиндэя бол надад тохироо гэсэн нэгсэн. Зиндэя жоохон жүжиглэлт байхгүй. Ярээр нь лээ явуулсан шүү. Тийм жүжиглэлт жоохон нэг жоохон ууртай, нэг л ууртай. Нэг л ууртай л. Ер нь л угаасаа энэ сүүлүүд нэлийн ууртай. Харин тийм. Challenge ирсэн. Challenge дээрс надад яг үнэндээ яг хоо эхний тэр нэг юм коллеж үе дээр нь бол тохирсон санагдсан. Тэгээ юм ээж болж болсон нэг том болсон үе дээр бол зиндээ бол үнэхээр охинтжилээ бүр нэг тэр жоох охиныг хизээч нэг тийм ээж болцсон те бүр юм бүр тэр нэг том хүний арт тий артын артлыг базж мацсан хизээч тэгэхээр харагдахгүй байхгүй. Зиндээ бол ялчгүй жоохон тэгээд лээ. Зүгээр яг л хит харагдаад байгаа болоход тэгээд байгаа ч маа. Яа гэхдээ ер нь бодохоор надад ингээд зиндээ яг бүр амар жүжиглсэн. За Euphoria юм да те Euphoria бол үнэхээр MMA авсан Euphoria гаргалсан. Тэгээд тэрнээсээ хайп аваад цадах чинь жоохон явуулаад байгаа. Яаж ч өөрөө ингээм амар юм янз бүрийн айкон болсон шүү дээ. Ингээл fashion ингээл те. Тэгэл тийм хүмүүс нь болж байгаа хайпчсан. Challenge юм хоёр залуу бол амар гоёсэн. Тийм шүү дээ. Тэр хоёрын dynamic бол тэр art гэдэг тэр Mike Fast гэдэг жүжигчин тэр зүйл надад амар таалагдсан. Тэр шарн. Яг тэр бол яг л хоёр хуваас шүү дээ. Тийм шүү дээ. Jacob Bender гэдэг шиг. Бүгд яг юм хоёуланд хоёулаа амар тийм аттрактив байгаа. Тэгэл хоёулаа шал өөр тэгсэн бүртлээ хоёулын танил. Үнэхээр нэрээ гэтээ энэ охиных нь орондос нэрнгэсэл хоёулантай л үрэх нэ. Ялтчил хоёуланд татгахаар л аюу гоё. Тийм эсэн. Ингээд эсэн. Тэгээ дүүн хоёрыг чинь тэгээ дээрээс нас юу ер нь амар гарч ирэлийн гоё филингтэй байсан. Тэгээ дээрээс ингээд өмнөд уншсан чи ер нь бол яг нөгөө нэг ингээд Star Wars юу энтрийг гарч ирсэн яг тэр яг тэр мэдрэмж үл яг дахиж яг гарч ийна хүмүүст бол ихэд яг ингэ тийм бүр яг iconic Star Wars энэ яг тэр премьерийг үзэж гарч ирж байгаа юм шиг ихэд бол бүр тийм яг кино бүтээл болсон байна гэж үл амар олон хүмүүс. Яа, I can see that тий. Яг нэрээ гэдгсэн чинь нэрэл яг түүх бичигдсэн байна. Тэрэн дээр ингэ үдсэн байна да тий гарч яхад нь үдсэн. Тийм нэг домог болсон байх биш байхад нь дөнгөж гарч яхад нь үдсэн. Тийм бах тий нэрээ тийм ээ тийм. Энэ бол яг Star Wars гэдэг шиг домог болохоор л санагдсан. Оскар одоо. Харин юу болов те. Сая Оскар бас холио модон боллоо шүү дээ. За тэгвэл одоо шууд сэргээр нь явцгаая. За хамгийн бага оноо өгсөн. Яана за юунд бага оноо гэж алсан бол надад бүр санахгүй байна. 2025 оны Оскарын шагнал авсан кинонууд л байгаа хтай гэж. Тэгсэн чинь бага өгсөн кино байхгүй л яг. Нас. Үе яна юу амар кино вэ? Civil War шүү дээ. За тийм ээ. За үзээгүй л дээ. Тэгэл Past Lives. Пүүж дээр хэрэгтэй байна та. 2.5 гэсэн биш. Тийм шүү дээ. Наад чи би подкаст дээр ярьжсэн. Civil War шүү дээ. Яг үзээд үзэх юм бол заяа. За. Boring as hell. Юу болох гээд яах гээд бүрээ нагаа тэр гол дүрийн хідэн гүйж байгаа зурсан шнаа шүү дээ. Энийг жоох юу гэж яваад байгаа юм. Тэгээ яг ойлгосон л да тийм нөгөө нэг юм war юу тийм reporter угаасаа л тэгэж л ингэж хизээж тэр нь ямар нэг юмд нь оролцохгүй ч гэсэн ингээ хамгаалал тийм ингээл амар юмны дунд явдаг гэдгийг ойлгосон. Гэхдээ надад бол би бол бүр үзчихэд what the fuck гэж бодсон. Тийм. Ааха. Яг би ч үзээгүй л тэгтэйг нь юу концепт нь амар гойсан. Яг яа. Зарим scene минутэнтэй амар гойсан. Яг memorable scene минь янз бүрийн юмнууд одоо жишээ нь яг overall кино надад таалагддаг болохоос яг ингээ гой юмнууд бол байсан л та. Зүгээр ингээ overall тэр чигээр нь кино гэдгээр нь ингээ бодоод үзэхээр сүүл дуусж байгаа юм ч тэр тэгэл ингээ юм чад тэр дөрүүдийн зарим хэсгүүд бол ер нь нэлээд гурав гэсэн юм аа. Би бараг тэгэл тэр гой scene-үүдээ үзэл тэгэл болчих юм шүү дээ.
What kind of American are you? Үний тэгсэн. Зөө окей. Past Lives-ийг бол spoiler alert podcast-аас сонсоорой. Past Lives тийм шүү. Энэ дээр ч Өө нэл айху хайптай. Тийм. Past Lives дээр зүгээр л надад нөхрийнхээ араар тавьж байгаа л мэдрэгдсэн. Тэр нөгөө өмнөх эхний дугаар дээр хэлсэн энэ кино намайг ингээд cheat хийх cute юм шиг санагдуулаад байна. Тийм үү? Тийм юун дээр review дээр ирсэн байхгүй тэгсэн чинь баахан авир тийм. Тийм. Юмнуудээс. Тэгэд энэ ч одоо энэний зохиол нь бичсэн хүүхэн чинь нөхөр нь challenge ирсэн зохиолыг бичсэн залуу шүү дээ. Тэнгүүт ингээ ерөн жоохон тэр хоёрын relationship ямар нэгэн харагдчихад нэг нэг анхны хайраа ботсон нөгөөх нь нэг охины дунд хоёр залуу ингээ алдчихж байгаа гэл нэг тиймэрхүү. Тэгэхээр тэр хоёр тэгэл бүгд салхах юм шиг байна даа. Шиг л София Коппола хоёр шиг л. Тийм. Тэр хоёр шиг л. Зөөр Blonde. Marilyn Monroe. Тэр ч уусаа. Энэ уусаа нэлээ угаасаа л ер нь хүмүүс жоох дургу байна. Тийм угаасаа хитрхи sexualized гэсэн Marilyn Monroe бүр хитрхи sexualized гэсэн. Харин л гол юм харуулахгүй тэгэл зүгээр. Нэг комплекс Marilyn Monroe-г нэг яваад байгаа юм байхгүй. Тэгэл зүгээр бараг хэвлэл мэдээллийн бицэн гарчгнуудаас нийлүүлж байгаа плот хийсэн байгаа юм шиг. Тэгээ ер нь Ana de Armas-ийн карьер миний дараа жоохон унцчихсан санагдсан. Ер нь жоохон айгуу гоё явж байгаа л. Тэсэн нөө Knives Out гэл гоё явчихсан шүү дээ. Тэгэл карьер алчих шиг санагдсан да. За энд миний хамгийн дуртай кино байна. Eternal Sunshine of Spotless Mind. Тийм. Би нэг шир жоохон конфликттэй юм relationship жоохон дургу тийм. Ер нь яг би ямар юмд надад ингээд Eternal Sunshine of Spotless Mind тэр кино болохоор би ер нь бараг 10 хэдэн жилийн үзсэн баха. Тэгээ дахиад үзээгүй. Тэр үед надад зүгээр яг мэдээж тэр үеийнхээ филингийг одоо ингээд хадгалах нь зүг буруу мэдгүй л. Гэхдээ зүгээр надад бол дахиад үзэх тах нэг хэрэгтэй санагддгүй юм. Хоёрт тэр үед үзээд дуусаад би амар юм депрессний санагдаад. Амар угаасаа депрессний шүү дээ. Амар депрессний байснаас гадна ингээд хүмүүс яг тэр үед чинь ингээд нэлээд од болоод хүмүүс бүгд л ингээд миний дуртай муртай кино мэнэ гэж ирдгсэн юм аа. Тэгээд би ингээд ийм сон депрессний киног дуртай гэж хэлж байгаа хүн seriously has some issues те. За. Окей. Гэтэ одоо maybe одоо 10 хэдэн жилийн дараа бас одоо шал өөртөө 10 жилийн дараа гэдэг чинь одоо үзэхээр арай өөр юм бодож магадгүй л те. Тэр үед бол бас л хийж мэдэхгүй бацаа юу дурлал те. Юу X бүр ингээд мартмаар байна гэдэг тийм амар дурлал үзээгүй л байсан баг. За тэгтээ нэг бол нэг амар муу олон муу оноо өгсөн олон кино байхгүй л тийм. Муу киног оноог нь өгдөгч баг. Нэг онооч өгмөөргүй. Хагас онооч өгмөөргүй. Тэгж Letterboxd бодортуулаад байгаа. Бас тэгтээ ингээд бодохоор амар их муу кино үзсэн гэх байд шүү. Энэ одоо ингээд сүүл төр юу үзээд trap үзээд Шамалаа. Яа би бүр яах гэж үзээ гэж бодсон. Яа. Хиний тэр зал Шамалаа M Night Shyamalan. Би тэрний шууд дуусчаад нөгөө Letterboxd ревю хийсэн чинь энэ Шамалаа ер нь хүнтэй ирж үзэж байгааг багтай гэж. Үгүй тэгээд бүтэн цаг бүр охиныхаа тоглолтыг үзүүлчихээс тээ. Нөгөө охин яж дуучин болох хүсэлтэй л гişөө. Тэгээ өөрийнхөө хүслийг тэгээд кинонд биднэр лөө битэж шахлаа. Зүгээр өөр юм хэлдэг. Харин тий. Үнэхээр дээшлсэн, үнэхээр доошлсон юм л дээ. Хоёр талыг шашин төрөйг. Хослуулсан л байгаа тий. Үнэхээр сайн кино хийсэн байна. Муу кино байна уу байна. Хинч үзээгүй кино байна уу байна. Би бүгдийг хийж үзүүлээ гэж. Би муу ч үзүүлээ. Үнэ. Бүх кино хийвэрэ. Харин The Trap бас тэнэг кино шүү дээ. Би Trap-ийг үзсэн. Уг нь аль аюу өндөрлөлттэй. Харин уулын концепт надад амар таалагдчихсэн тий. Амар хөөрхөн концепт тий. Амар байж болох. Болохоор амар гэж. Яг одоо үед тий. Яг энэ pop star-ууд өгч байгаа охтууд яаж тий хүүхдүүд ямар үздэг вүлээ. Энэ үед хүнийг тийм үнийг барьж аавна гэдэг бол тий. Хэр гоё. Execution муу байсан л та кино хэр. Тэг сүүлрүү Tesla тэгэл цугтах гэж байгаа юм уу. Тэнгүүд цугтах гэдэг юм. Цугтангуудаа буцаж ирсэн л би ингэсэн тэгсэн л шүү. Игнэтэйг хэрэлдэж бүр тийм хүн алах дуртай мó гэж.
Тэр нэг яагаад ч юм болоод байгаа нэг тийм худлаа нэг ээжийн надаа юу гэж бодогдсон гэж хэрвээ хин Gone Girl-ийн найруулагч шүү дээ. Fincher яг тийм идеагаар юм хийсэн бол it would be very ингээд нэг юм жоохон dark дуу юм тэ өөрийнхөө нэг юм тоныг өгөөд тэгээд тийм тэгээд одоо тэр ерөөхдөө тэр одоо trap дээр чинь болохоор тэр victim-ууд нь их гардгүй шүү дээ. Зүгээр нэг serial killer байгаад хийж яриаддаг. Тэнгүүд илүү тэр мөрнийх нь нэг юм уялдаа холбоог нь үзүүлэх ч юм уу тийм жижигэн flashback-ууд явах ч юм уу тийм гоёор хийгч болох байсан гэж бодсон. Тэр бол үнэхээр potential ruined wasted. Харин тийм ээ тэр өстө нэрээ сайд байсан шүү. Тэмээ. За дараагийн асуулт гэвэл за зөвхөн элитер бокс гэхгүй тий IMDb дээр ч гэсэн одоо оноо өгөхдөө рейт хийхдээ ерөнхийдөө яг юунаас нь болж рейт хийдэг вэ тий. Ямар кинонд 5 оноо өгөөд ямар кинонд 1 оноо өгөөд байна тий. Oh my god, I love this question. Тэр нэг сонирхолтой байна. Аха. Би ер нь ингээ киног өмнө яаж өгдөг байснаа ер нь бодсон. Анх ингээ IMDb ингээд одоо зарим ингээ кинод ингээ дахиад сөхөж үзэхээрээ заримдаа оронгууд нэг муу оноо өгсөн ч юм уу эсвэл нэлээд сайн оноо өгсөн мэт байхгүй. Тэг ингээ өмнө яаж исэн гэхлээр нэлээд би жоохон киног ер нь ингээ анх үзэж эхэлж хахад ер нь жоохон хиппи байсан юм шиг агшсан. Одоо ерөөхдөө ингээд нэлээд юм том юм хардаг. Одоо ингээд жүжиглэлт нь хэрвэн те ингээд зураг авалт нь хэрвэн энэ тэрэн ингээд нэлээд юм сүртэй ингээд би кино үздэг хүн. Зураг авалт нь төгс байх хэвээр. Тийм зураг авалт мал жүжиглэлтийн плот байхгүй бол би үзэхгүй шүү. Тийм амар тиймэрхүү юм ингээд амар ингээд жоохон критерийн өндөр байсан санагдсан. Тэгэнгүүт одоо болохоор би ерөөхдөө ойрын 1 жил 2 3 жил юм уу та кинонд ерөөхдөө ямар ч кино байсан ингээд сайн муу мэдээж тэгэл ингээд сайн тамуутай байгаа. Зөвөр ингээд яг кино үзсний дараа үзээд дуусны дараа надад ингээд яг кино үзсэн мэдрэмж хэр өгч ийна. Яг бүхэл бүтэн нэг сторигоор ингээд яваад дуусчлаа. Энэ сториг би хэр ойлгосон, хэр намайг татсан, хэр ингээд энэ надад ингээд бүхэл гоё. Тийм. Надад энэ гоё яг ингээд кино үзсэн мэдрэмж өгсөн яг юу вэ гэдгийг яг бодож санал өгдөг болсон. Vote хийдэг биш оноо өгдөг болсон. Тэгээд яг мэдээж бүр амар сайн кинод байдаг. Хаяа тэгэл заримдаа боддог. Тэгээд хитрхи бас ингээд зарим кинонд хитрхи бодож байгаад ингээд өгдөг. Хитрхи ингээд дараагийн ингээд судалж бодлалтай ингээд критикүүд өгсөн байна. Одоо ингээд оноо моноо хэрвэн ч юм уу тэр Rotten Tomatoes дээр хэд байна ч юм уу эсвэл ингээд ойр амын хүмүүс юу гэж бодож юм бэ? Хитрхи нэг бусдын жоохон юмд ингээд нэг кинонд ингээд жоохон рейт өгөх гээд ингээд хитрхи удаан бодцохоор бүр ингээд гүн орох гээд байдаг. Бүр ингээд кино ингээд яаж явсан яасан те яг үндэ яасан гэсэн ингээд хитрхи deep dive хийх гээд байдаг. Продюсерүүд нь хэр яаж хийсэн. Продюсерүүд одоо вайстын те тиймэнтэй холбоогүй үсттэй. Энэ ер нь зөв хүмүүс үү? Тэгэж энэ киног үзэх нь зөв буруу. Харин тийм амар тэгэж жоохон ингээд хитрхи гүн орох гээд байдаг. Тэгж жагаад ингээд өөртөө ингээд шууд одоо үзэж дууссан гутаа надад амар таалагдсан ч юм уу тийм кинонд гот ингээд хитрхи өөр хүмүүсийн бодолд инфлюенс болоод нэрээ энэ жоохон нэг тийм байсан юм да гэдэг ч юм уу. Эсвэл амар муу кино үзчихээ бүр ямар тэнэг кино вэ гэд найздайсан ч өөд хүү наа чи амар гоо нээсч гингүүд тийм үү. Тийм тэр нь байсан байсан. Зөв яа. Тийм нэг тиймэрхүү тэгэж бодох гээд ам санагддаг болоод ойрдоо бол ерөөхдөө шууд үзчихэд шууд ингээд бодсон оноогоо шууд өгөхөөр шийдсэн. Ер нь л яг филингээд байгаа л. Тийм филингээд байгаа. Юу ч уншихгүйгээр. Тийм юу ч уншихгүйгээр эхлээд өөрийнхөө оноог ер нь өгч яах нь зөв юм байна гэж сүүлд л бодсон л да. Тэгэж ер нь тиймэрхүү байдлаар өгдөг болсон. Энэ бол миний яг сүүлдээс мэдрэгдснээр л яг л нэг тийм зарим киноныг үзсэн мө тэгээд тийм гоё хоол идчихээ тийм. Яг ингээл бүх юмуд десерт бүх юмудтайгаа ижил уух юмуд нь ч гоё таарсан. Яг тийм юм идсэн юм шиг гоё болдог кинонууд байна. Зүгээр нэг төснөөс биш яваад идсэн юм шиг ч. Үнэ. Араас нэг юм хордлон зориг ороод байгаа шиг. Нэг юм хөрцөн пицца шиг кино байна. Тийм бүр. Тэгэл чи сүүлийн үед бол нэг амар тэгж санагддаг. Тийм шүү дээ. Ер нь одоо бас ингэ бодоод тахаар 10 жилийн одоо ингэ би яг киног анх бүр амар үзэж эхэлсэн гэхлээр нэг 11 оноос хойш 14 жил болж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт яг ингэ тэр үед бас ингээл зал жоохон бохон байсан сурж исэн үед л нэлийн заг завтай амар кино үздэг гэсэн. Одоо бас ингээд жоохон пики ханддаг болсон билээ. Өмнөхөө бодвол өмнө нь бол бараг л
таарлцсан л үзчихдэг байсан. Гэхдээ бас яг гол шилэн л дээ. Гэхдээ ер нь жоохон тийм байсан. Одоо л бас ингээд амар завгүй мөгөө байдаг болохоор ер нь жоохон цаг заваа. Тэгээ одоо яаж чад кинонууд бүр юу солиороо бүр 3 цаг магч галзуураа. Бруталист энэ чинь бүр 5 цаг. Тэр одоо бүр галзуур 3 цаг 45 минут ч гэх шиг 15 минут нь манай пролог ч гэх шиг солиороод байгаа юм би. Тэр одоо бүр галзуур тэгэж болж чадахгүй шүү. Ёо. Тэр ерөнхийдөө л батны л гой хоолой иднэ л. Тийш дээ. Бас тийш дээ. Юутай зорилготой юм шүү дээ. Гэтэ бас хаяа ингээ амар одоо миний ингээд амар burnt мэдээж ажил мэлээс ингээл амар burnt out болоод ингээл амар ингээд юуч бодож чадахгүй биш үү ингээд fried. Тийм үед бас нэг тэнэг кино үзэх амар туртай. Шаал тэнэгтэй юу гэдэг байгаа нь мэддэггүй кино минь үзэх амар туртай. Би тийм нөгөө юуны American Pie би бүр хамгийн тэнэг минийг ангийн үздэг. Бүр ингээд хүмүүс бүр 3 оноотой 3.5 автай байдаг ангийн үзэж бүр ингээд кайф авдаг заяа. Шаал тэнэг юм батэ гэж бодож. Тийм их кинод ингээд тархин амраахад надад бас амар тусалдаг л та. Окей. За тэгвэл дараагийн асуулт заяа. Чинсээ ярьж та одоо 14 жил боллоо кино үзээ тэгээд. Тэмүүт яг яаж яг анхны одоо нэг бүх асуулт нь ямар гоё юм. Яг ингэж те нэг анх энэ тийм бүр кино гэдэг юм дурлуулсан кино чинь юу? Тэгээд яг анхны чинь яг гоё гэсэн кинонууд чи юу тийм. Яг бүр багаас гэх юм бол би ер нь айгүй манай ээж амир кино үздэг. Тэгээд нэг дээр үед чинь TNT-гээр дандаа юм Холливуудын гоё кинод авих гардаг. Тэгээд манай ээж ингээд үзсээ тэгээд энэ жоохон юм амир юм childhoodтэй амар холбоотой л да. Ингээ манай ээж амар завгүйс аахгүй ингээд ажлыг хааж байгаа нөгөө сурдаг байсан. Тэгээд тэрний тийм байсан болохоор наттай өнгөрөх цаг нэг баг. Тэгээ weekend дээр ингээ цаа чи кино үзчих их дуртай. Тэнгүүд яг ээж би орсол мэдэхгүй. Тэгээ ээж надад орчуулж өгч үздэг гэсэн юм байна. Тэгээд айгүй тэнгүүдийн кино гэдэг яг сонсохоор амар кино за. Green Mile ч гэсэн. Юу. Тэгснэ тийм нөгөө юу ш Wicked River лөө нөгөө нэг Sean Penn миний тоглодог. Тэр мэр ямар өрчлээ. Ингээд юм амар хүн түнэг найзыг охин алцсан байдаг. Цагдаагаар гонвол тэр мэргээ. Ерөнхийдөө юм Холливуудын амар юм том кинодыг надад амар ингэ breakdown хийж ярьж өгдөг гэсэн. Тэгээд ээжтэйгээ байхын тулд би ингэ үздэг. Тэгээд тэрнээсээ олж ер нь кинонд айгу дуртай болсон. Тэгж жагаад аим шиг кино дуртай болж жагаад яг 11 онд болохоор Hugo гэд Martin Scorsese-ийн кинонд би амар дуржсэн. Тэрний cinematography бол би бүр үзээд би бүр киног бүр ингэж гоё ингэж бүр ингэ cinematography гэдгийг би тэр үед амар ингэ мэдэрсэн санагдах байхгүй. Тэр чинь дөнгөж нэг 14 13 4-тэй хүүхдээсэн. Гэтэ яг тэр үед ингэ анх удаа бүр киноны бүр ингэ зураг авалтыг бүр ингэж хайрлж хөтөж болд юм байна. Зураг авалтаараа бүр ингэж киног бүр ингэж гоё мэдэрч тийм ингэж чаддсан байна гэж бодсон. Тэгээд тэр кино ч гэсэн өөрөө нөгөө George Méliès гэдэг тэр мөртэй холбоотой ер нь жоохон киноны урлагийн үүсэлтэй холбоотой кино болохоор надад тэр амар гоёсэн. Тэгээд тэр нэг George Méliès гэдэг тэр хүн одоо ингээд өөрөө ингээд ярьдаг шүү дээ. Ингээд би залуудаа юм гэдэг гэсэн. Тэр нас тэр бүх юм ингээд амар юм чих өөр ертөнц рүү орсон юм санагдал. Тэгэл киноноос бүр ингэж тултал мэдрэмж авч болд юм байна. Одоо ингээд киног үзэх хэрэгтэй юм байна гэл тэгэл янз бүрийн киноор орж исэн да. Тэгэл энэ 14 жилийг энэ 10 жил өнгөрч тээ. Үнэхэр бас гоё дурсан юм. Тэгэхээр бас тий. Тэгэхээр сонирхол яалтчууд бас ээж аавын бас нөлөө бол яалтчгүй кинонд урлах бас нөлөө мэд. Тийм. Тэгэл манай аав бол чинь амар ингээл кинонууд ингээл бас энэ гоё кино энийг үзээл энэ гоё кино штэ гэл зүгээр телевизээр гарч байгаа нэг үзүүлэл. Тэгэл тэрнээс л бол тэг кинонд үздэг. Харин ер нь тийм ээж аавуудын фокус ер нь хүүхдүүд рүү тэгэл тийш шейпл хийж байгаа шүү дээ. Жаа хүүхд ер нь ямар кино үзэх гэж мэдэхгүй л хийж байгаа шүү дээ. Google-тэл үзье гэж бодсон тий. Энэ хэзээ дуусаад араас нь Batman хийх юм бол тэр яг л үзмээрээ. Тэнгүүд тэгэл тиймэрхүү юмыг ингэж гоё тайлбарлаж өгч ирнэ. Хүүхдүүдтэй ер нь тэгээд бас ингээ одоо бодоход нэг family time гэх нэг гоё кино үзэх мэдэх амар их байдаг шүү дээ. Тэр ер нь хүүхдүүдэд бас тиймэр гоё шейп хийж өгдөг байх гэж боддог шүү дээ. Хүнийг ер нь тэгэл яг гоё кинонд үзүүлэл тэрийг үзэж амар яг өөртөө бий болгоо. Тийм шүү дээ. Тийм. Тэг надаас нь 14 жилд яг ингээд дараа нь анзаарсан юм болохоор ер нь ингээд би одоо жишээ нь кино сонирх яг
киног ингээ амар ингээ гүн дурлаа яг film making гэдэг юмд амар гүн дурлаад тэгээ ингээ киног ингээ амар гөвдөж эхлээд ингэнгүүтээ би ингээд жоохон sci-fi кино ч юм уу эсвэл иймэрхүү кино дургу ч юм уу нэг тиймэрхүү жанр дургу гэж анх хэдэг байсан. Тэгж жаад сүүл рүүгээ ер нь ингээд ямар ч жанрыг ер нь appreciate хийдэг байх юм бол ингээд movie fanatic ер нь би юм байна. Би ер нь кино үзэгчийн хувьд жоохон тэгжмаар юм байна гэж өөрийгөө ер нь жоохон бага оруулсараад тэр ер нь одоо нэг дургу жанр үзэхгүй гэсэн жанр бол байдаггүй. Мэдээж тэр дундаа бол киног ингээд ялгаруулдаг. Тэгээд ах тусам хүний мэдлэг амар ихсдэг санагдсан. Ингээд юм дээр ингээд ер нь нэг ганц хоёр үг хэлчихтэйгээ те нэг ингээд танихгүй хүмүүсийн дунд ядаж ice break хийдэг болсон байхгүй юу? Ер нь бүх төрлийн тийм ингээл янз бүрийн одоо тэгээд тийм biography ядаж үзлээ гэхэд тэр хүний тухай мэдэж авч ин гэсэн үг шүү дээ. Тэгэл ядаж тухайн үеийн одоо гадаадын тэр хувийн амьдрал ингээд харж мараад тэгэл юм sci-fi кино үзэн шинжлэх ухааны талаар хэлдэг болоо. Тэгэл одоо Interstellar үзсний дараа тийм ингээл black hole гэж юу юм ингээл тийм ингээл надад бол хизэж би хэзээ сонирхож байгаагүй мөртлөө ингээл black hole гэж хайж эхэлдэг ч юм уу тийм. Надад ер нь жоохон кинод ингээл хүнд амих мэдлэг одоо жинхэнэ нэг соён гэгэрүүлэх аа. Яалчгүй нэрэл соён гэгэрүүлж байгаа юм да. Үнэхээр education бас нэг төрлийн бас санагддаг. За тэгвэл дараагийн асуулт. За ерөнхийдөө Letterboxd нэг гаргацсан байгаа. За яг нэг IMDb дотор ч бас илүү олон кино байгаа. Гэхдээ яг Letterboxd одоогор харж байгаагаар яг гоё hidden gem кинонууд тий. Хүмүүст нэг хэлмээргүй байдаг ч юм уу тий нэг тийм гоё эрдэнэс шиг нуудаг тийм гемүүдээсээ сонирхуулаач. Коллекцныхаа хамгийн гоё эрдэнэсүүдээс танилцуулаач гэдэг шиг. Энэ нөгөө дуртай хүүхдээс сонгодог шиг л. За гэхдээ ер нь яг нэг дээрийн кинодоос бол ер нь жоохон санахгүй байна. Би бас сүүлд ер нь 24 он бас ер нь жоохон киноны хувьд жоохон уналттай нэг сайн кинонууд гараагүй жил байсан. Гэхдээ тэр дундаас бол гой кинодыг би яг сонгож үзсэн гэж санагцсан. Тэр нь манай найз л хэлж өгсөн л тоо. Эдэр үзээрэй. Тийм. Манай найз тийм найздахгүй бүр амар кинонд бүр амар ингээ угаасаа киногоор төгсч мөссөн. Тэг ингээд өөрөө ингээ амар кинодыг амар үздэг. Тэг тэр хүний кино үзэлт тэр хүнтэй ер нь ингэж тэр хүн бас намайг ер нь жоохон кинонд оруулсан юм аа. Тэгээд багийнхан найз юм. Тийм ер нь жилийн баг танилцсан 10 хэдэн жил болсон байна. Тэгээд тэр төлөө ингээд бас ингээд тэрний ер нь рекоменд хийсэн киног би хизээч одоо ингэж би ер нь хүмүүсээс рекомендашн их асуудаггүй. Гэхдээ тэр төлөө бас бол байнга асуудаг. Тэгээд тэр төлөө хэлсэн киног би ер нь хизээч үгүй гэдэггүй юм үздэг. Тэгтлээ итгэдэг. Тийм нэг хүн байна. За тэгээд тэр хүн маань ер нь хэд хэдэн кино хэлж өгсөн. Тэгээд тэр дундаас би Perfect Days-ийг онцлно. Энэ болохоор нэг slice of life гэдэг дээ шүү дээ. Зүгээр л ингээ хүний амьдралын нэг хэсгийг харуулдаг. Өдөр тутмын ингээл амьдрал те. Perfect Days болохоор нэг Герман найруулагчтай Япон кино. Тэгээд Герман найруулагч юм тий. Тийм, найруулагч нь Герман баха юу лээ? Wenders. Тийм, Wenders. Тэнгүүтээ нэг гол дүрт хин тоглосон. Нилийн Koji хин билээ тийм алдартай Японы жүжигчин тоглосон. Тэгээд Koji Yakusho. Яа тиймэрхүү л тах. Тэгээд энэ кино болохоор надад яг ямар санагдсан гэхээр ингээд зүгээр энэ киноны ер нь плот нь болохоор зүгээр л энэ Koji-гийн дүр нь ингээд юм хөшөртөн ингээд Японы public toilet цэвэрлдэг тийм cleaner хүн баггүй. Элийн миний зүгээр л юм өдөр тутмын амьдралыг харуулдаг. Гэхдээ энэ киноос яг юуг ойлгосон надад ингээд би киног дуусгахад нь ингээд бүр ингээд зүгээр ингээд цаанаас ингээд шууд нулимс ингээд гараад бүр ингээд зогсолтгүй уйлсан заяо. Маргааш нь би дахиад бодож уйлсан заяо. Надад бүр ингээд тэгээд энэ кино яг юу тэгээдсэн бэ гэхэлээ зүгээр л бид нэр ингээд хитрхийн ингээд нэг юм амьдралдаа бүр ингээд хитрхийн ингээд тэг юм өдөр тутмынхаа ингээд нэг юм зүгээр л амьдралын cycle ингээд явж байгаадаа ингээд appreciate хийдэггүй юм байна. Ингээд зүгээр л жижигхэн юм дээр ингээд одоо энэ ингээд кинон дээр ингээд нэг модны сүдрээс ингээд нар ингээд модны сүдэр ингээд дор тусч байгаа штэ. Тэрний ингээд зургийг авдаг. Тэгээ тэр нь ингээд Японд бүр тийм үг гэдэг гинэ. Тэр нь ингээд тэр нэг урт үг заяа. Гэтэ тэр нь үгнийх нь тайлбар нь болохоор модны сүдэр одоо сүдэр болгон өөрөөр тэгээ тэрүүгээр тийм beautiful гэдэг утгатай. Тэгээ ингээд тиймэрхүү ингээд өдөр болгон ингээд зүгээр хажууд чинь байдаг зүйл амар юм beautiful life of тэг нэг юм бүхэл бүтэн амьдралын нэг юм хэсэг шүү гэдгийг ингээд мэдрүүлж байгаа юм санагдсан. Тэгээд яг ингээд цаашаа гүн уушаадсан ч болохоор
ингээл кинон дээр бол нэг тийм контекст бол өгдөггүй энэ хүн одоо өмнө юу хийжсэн ч юм уу те энэ хүн юу яаж агаад ингээд public toilet цэвэрлдэг болсон гэсэн ямар ч юм контекст байдгүй. Тэрнэр болохоор угаасаа өөрөө найруулагч нь болохоор тийм контекст аах бол бодсон байсан. Тэгээд одоо юу гэдэг чинь энэ хүн амар баян хүн байж агаад ингээд бүх юм алдаад тэгээд нэг өдөр сэрсэн чинь бүр ингээд мэдхгүй хотод тийм хүн юу нэг мэдхгүй хотод бүр ингээд өөрөөгөө бүр ингээд юу хийж байгааг ойлгохгүй ингээд бүр тасарсан сэрсэн те бүр ингээд бүх drug ингээд алкогол бүх юмыг холдог амар юм мөнгөтэй баян хүн байж агаад тэг ингээд амьдралыг ингээд утга учираа юу юм бэ гэдэг дээр ингээд гацаад тэгээд ингээд ийм жирийн хүний амьдралаар амьдрахаар болсон гэдэг ер нь back story байгаа юм билээ. Яг ялбасны юм. Тийм өөрөө бол ярьсан. Гэхдээ энийгээ болохоор зөвхөн кожид буюу одоо гол дүртэй хэлээд тэгэнгүүтээ кинон дээр бол ер нь контекст бол нэгч байхгүй. Гэхдээ кинон дээр мэдээж жоох нэг юм энэ хүн нэг юм тохиолдсон юм байна гэдэг бол ойлгохтой дээ. Энэ хүн нэг юм тохиолдсон болоод одоо энэ хүн ингэж амьдраад байгаа юм байна. Гэхдээ юу гэдгийг тийм нэг юм sadness ч юм уу нэг юм байгаа байхгүй. Гэхдээ кино дуусгаад бүр амар гоё дуусдаг. Би энэ киног үзээ. Тэгээд энэ дээр ингээд юу н одоо аавга дүүн гэх юм бол одоо ихчийнхэн ч юм уу sister-ийн ингээд охин нэрдэг байхгүй юу. Тэгээд тэр охиндоо нэг ганц өдөр өнгөрөөд өчлөө тэгтээ ингээд хилдэг. Энэ нэлийн бас энэ төрөөр явсан. Now is now, later is later гэд одоо байгаа амийг одоо байгаа юмдаа ингээд appreciate хийгээд одоо байгаагаа л ингээд хайрлаа. Дараагийн бол дараагийн маа гэд тэрийг амар харуулсан мэдрүүлсэн киноч санагдсан. Яг нэг юм амьдрал амар юм stimulator одоо ингээд бид нар чинь залуу хүмүүс ингээд бүгд амар завгүй байгаа шүү дээ ингээд амар их юм ингээл ажил төрөлгөлтэй ингээл зөндөл юм дагаваа. Тийм social media амар юм stimulated амьдралд яг ингээ нэг юм хүн ингээд жоох ингээд яг одоо би одоо юу хийгээд байгаа лээ те ингээл амар burned up болд нь шүү дээ. Тийм үедээ үзэх юм бол ингээ нэг юм буцааж ингээ хөрсөндөө буугаад ингээд амьдралдаа ингээд би амар юм gratitudeтэй байх хэрэгтэй юм байна те ингээд юу ч ингээд одоо take for granted гэдэг шүү дээ. Юу ч ингээ өөрийн ингээд маргааш гихт алга болчих зүйлэн дээр би ингэж хандж болохгүй юм байна. Тэгэж болохгүй юм байна. Ингэх хэрэгтэй юм байна. Ингэх хэрэгтэй гэдэг юмыг амар ойлгосон киноос санагцсан. Тэгээд нэг кинон дээр бас нэгт диалог явдагчгүй. Гэхдээ явахаараа бүр амар гой яг ингээд хүний сэтгэлд орохоор юмнууд яригддаг. Зэ чанд өөр надаа юу амар таалагдсан. Zoe Kravitz надад уусаа таалагдахгүй өөрөө. Гэтэ яг манерийн жүжиглэлт них манер гэсэн. Манай хүний жүжиглэлт бол тийм амар мундаг бол биш. Тэрийг бол угаасаа бүгд зөвшөөрөх бах. Жүжиглэлт бол тийм амар биш. Ер нь жоохон тийм модод болсон кинонд бол орсон X-Men энэ төр толсон шүү дээ. Тэгэл ингээд зүгээр байгаа. Тийм өөрөө ер нь ингээд өөрийнх нь юм aura айгу гоё өгөн шүү дээ. Угаасаа л Lenny Kravitz амар амартай те. Тэгэл одоо хойд аван жийсэн юм аа ч шүү гэсэн үг юм бэ тий. Тийм гэхдээ тэгээд ер нь бол хэнийг Zoe Kravitz-ийг нэг юм blacklist нь байсан зохиолоор кинонд яаж амжаа гэдэг юм бол амар их ер нь шоу яваадсэн. Тэгээд энэ чинь анх Pussy Island гэдэг нэртэйсэн шүү дээ Blink Twice чинь. Тэгээд ер нь жоохон сонирхолтой. Тэгээд юм жоохон Hollywood-ийн expose хийсэн баячуудын яадаг мадыг харуулмаар л гэсэн тиймэрхүү юмыг харчаад би вау гэж бодсон бүрчлөө тэгээ мартчихсан байхгүй юу. Тэгээ Blink Twice гэж гараад ирэх нь анхны нэр нь Pussy Island гэсэн мартцсан. Тэгээд Blink Twice кино өөр кинонд орж байгаа юм гэж бодсон. Blink Twice би бүр юу ч би бүр ингээ хүмүүс сайн гэж хэлээд эхлэхээр би юу гэж үзлэг үзсэн. Надад бол бүр вау. That was like very disturbing. Амар disturbing. Гэтэ хийцэн хайгуу сайн. Zoe Kravitz ер нь directing дээр ер нь чадaltaй байна гэж бодсон. Бүр директор найруулагч байсан шүү дээ. Яг өөрөө дебютээ хийсэн кино. Вау. Тэгээ надад л амар таалагдсан. Тэгээ өөрөө зохиолоо бичсэн энэ чинь. Тэг энийг татуумаа тоглол нөхрөө тоглолцсон. Найзлаа тоглолцсон. Энд дээр танилцсан гэсэн байна шүү дээ. Угаасаа юу? Тийм. Тэгээд энэ тэгээд тэрнээсээ хойш. Тэгээд салцсан шүү дээ. Би бүрдээ бүх ховж ивэх мэдэнэ. Тийм. Тэгээд Blink Twice бол надад яг Blink Twice сайн нөгөө нэг жоохон юу агаад агчих шиг байсан. Сүүлд нөгөө жоохон хүчтэй кинод орж ирээд Анура Манара, Substance орж ирээд жоохон яж тэр үеэр премьер хийснийг ч хэлэхгүй жоохон дарт. Гэтэ мэдээж бол хайп бол өндөр байсан. Энийг бол би underrated болсон гэж бол хэлэхгүй. Хүмүүс бол мэдчихсэн. Үзсэн хүмүүс нь бүгд угаасаа сайн байна гэдгийг ярьсан. Зүгээр not talked enough гэж бол бодож байна. Тэгээд Channing Tatum бас надад энэ дээр ер нь one of his best acting. Цаа чин ер нь бол иймэрхүү дүр мөр юм хийгээд ер нь жоохон начин бол кино бас юм бол мундаг шиг filmography-ний мундаг биш шүү дээ. Сүртэй дүр мөр бүтээсэн ч юм байхгүй шүү дээ. Comedy шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд тэгэхэд бол Blink Twice дээр бол I think he killed it. Надад л амар таалагдсан. Channing Tatum яг өөрийнхөө яаж үжиглэх арга барилгаа ер нь жоохон олоод амсагцсан.
Гэнэс би бол зүгээр хальт энэ сонсоод би постэр дээрвийн кино байл гэж бодсон байхгүй. Би нэг амар тоож байхгүй үзсэн чинь зүгээр. Тэгээ энэ чинь нөгөө нэг юутай бас нөгөө Дидигийн Y Party гэл амар болоод шоу болсон шүү дээ. Ингээл Диди баригдаж маягдаад тэрнтэй бас ер нь жоохон ингээ уйлтсан байхгүй ингээд жоохон тийм Y Party маягийн тэрэн дээр яг юу болтгийг ер нь бараг гарах маргана гэж мэгэл. Гэтэ like allegedly honest тренд болж байгаа юм байна. Ингэж хэлэхгүй бол шууд шүүхт шүүхтэнэс. Харин тиймэрхүү юм болно. Гэтэ яг тийм надад бас гоё санагцсан кино ч жүжигчт нь бас яг ингээд яг зөв хүмүүсээ тоглолцсон санагцсан. Өөрөө л тоглоогүй. Өөрөө тоглоогүй. Тоглоогүй. Тэгээс ойр бас угаасаа юм иймэрхүү төрлийн кино. Тийм одоо ер нь юуны Triangle of Sadness. Ер нь жоохон rich хүмүүсийн ер нь жоохон mock гэдэг юм хэлж байна те. Ер нь бол айгүй тийм их давлага бол айгүй гараад. Угаасаа тий одоо rich хүмүүс нь өөрсдөө галзуурсан баригдаад эхлэхээр тэгээд ер нь жоохон expose явж байна те. Triangle of Sadness бас амар киносэн те. Triangle of Sadness. Окей. Одоо энэ харсан чинь нэр энэ Carry On-ыг бас 5 оногсон байна. Чам таалагдсан үү те. Надаас амар гоё таалагдсан. Ааха. Би бүр ингээд бараг ойрын хэдэн жил бараг гэж бөхсөө ингээд. Яг жигнэс энийг үтсэж бөхсөө шангалцсан гэсэн үг. Үнэ. Энд нэр амар гоё кино. Надаас юу санагцсан. Одоо ингээд сүүлд ер нь жоохон амар сүртэй сториогоор амар кино идэг болцсон үү шүү дээ. Ер нь том юм байж авдаг, сэдв байж авдаг. Тэгэхэд Carry On нэг юм хөнгөн тэгсэн мөртлөө гоё акшн. Тэгээ ингээд нэг юм бүх юм яг тохиролцсон те ингээд тунд харцсан те. Тэгээ нэг юм яг гоё ингээд үзэж яхад ямар хөөрхөн кино вэ. Амар nice кино. Тэгээс нэг Dry Heart-тай их хорсолцсон шүү дээ. Тийм. Christmas кино. Christmas кино те. Christmas кино дараагийн Christmas кино гарч ирлээ. Jason Bateman энэ дээр бас амар гоё байсан. Надаас тэр злоо яа бас тэр злоо ер нь Арайсаа тэгээд Jason Bateman ингээл харахаар бас ингээл кинод нь бас нэг тэнэг кино тогсон юм хэлэхгүй юм билээ шүү дээ. Бас дандаа л гой funny кинод үнэхээр тогсон. Horrible Boss тий. Тэгэл Arrested Development тий шүү дээ. Тэгэл Arrested Development гэдэг тэр нэг series байдаг. Тэр мэрийг яг ингээд тэр бол бас жоохон 3-4 season явж аваад cancelдаа тэгээ Netflix дахиж аваад хийсэн мэсэн чинь тийм их юм болоод тий. Дээр үед гарч ирсэн series. Тэгээ тэр series-ийг үзэх юм бол амар funny за. Бүр Michael Cera бэдийн Michael Cera хүн тийм баяа айлахгүй юу. Тэгээд хүүхдүүд нь ингээ яадаг. Тэгээ ерөөхдөө нэг юм юу Succession-ы funny хөлбөр. Тийм. Comedy бэ. Sitcom. Тэр ч амар funny яг үзэхээр бүр oh my god so ahead of its time үнэндээ шүү. Nice. Тэгвэл би нэг өөр төс sitcom болохгүй гэсэн. Arrested Development community хоёр бол надад бүр амар community хоёр бол бүр ингээ way ahead of its time санагддаг. Community бол бас амар шүү дээ. Яалтчгүй хэний нөө хөнлөө. Donald Glover. Тий биш ээ. Creator нь Rick Morty-гийн. Тийм. Dan Harmon. Тийм. Dan Harmon юу байсан? Тийм шүү дээ. Тэгээд найруулагч нь болохоор нөгөө Russo Brothers Endgame. Russo Brothers. Ерөөсөө юу гэсэн юм чинь бүр Marvel ч угаасаа тэрнээс co-producer-аар тэрнээс сонгосон гэж байгаа юм чи community-аас сонгосон. Community байгаагүй бол no Marvel. Тэгэл Endgame байх. Юм MCU. Тийм шүү дээ. Та нар DC-г л үдээвж байна. Community бас нэр амар гоё шүү. Яа, community амар гоё. Би community-г анх 16-нд үзээд тэгээ амар туртаа болоод дахин үзсээр агаад сая нэг хэсэг Netflix байж байгаа гарсан шүү дээ. Тэгээ Netflix тахт нь манайд бид хоёр амар үздэг байхгүй юу? Бид хоёр бүтэн 2 жил Netflix дээр тэрнээс өөр юу ч үзээгүй. Зүгээр тэрийгээ дууссан гот нь буцаж эхлүүлээ. Бүр ингээд бид хоёрын аккаунт руу баг Netflix юм бичмээрсэн байхад хоёр одоо болноо. Энд арай л хэрэгтэй. Тэгээ бүр арай л дэндүү үзээд байна. Тэгээ тэрийг үзсэн бол яалтчгүй яг Rick Morty-гийн яг setup-ыг яг л ойлгох. Үнэ. Яалтчгүй л Rick Morty юу нэг баг зарим ангууд нь бол бас нэлээд ялан Rick Morty-гийн ангууд бас яг. Тэгээ crossover мөрөмөд харагддаг юм байдаг шүү дээ. Юм жижиг нэг egg. Easter egg. Яа. Eggnog гэж. Хоол ирсээр. Энэ зээ хоол идэх туртай гэх хоол киноны хоол шиг байдаг гэхээр юм л. Хоол хоёрыг хайрлах юм да.
Зээ Carry On бол надад байл амар гоё санагц. Тийм. Ялангуяа Taron Egerton нь өөрөө бас гоёдлоо шүү дээ. Нэг Молоолж шүү дээ. шүү дээ. Өдийн юу Heretic-ийг бас үзсэн үү? Heretic. Эсвэл бас тийм шүү. сайхан үзсэн. Сонирхолтой л. Бас гоё гинэсэн тий. Тэр нөгөө нэг юу гэсэн чинь нөгөө нэг with great responsibility comes great power гэсэн чинь Spider-Man. With great power comes great responsibility. Spider-Man. Voltaire. Right. Тэр би ч бас тэгж л бодсон. Үнэн гэсэн юу Spider-Man Юу вэ? Spider-Man гэсэн чинь юу? Энэ бол ихтэй амар. Би бол Uncle Ben гэж утсан. Uncle Ben л байсан бидний хувьд. Харин тийм. Тийм байсан. Энэ хиний Hugh Grant-ийн ер нь бараг карьерийн хамгийн гоё тоглолт наха тий. Ийм кинонд тоглолцсон байх хэрэг нь бол бас амар. Яа. Түр санагдаж байгаа л үлдсэн чинь. Харин тэгсэн. Тэр юу санаа манаанууд нь бол Яа, тийм байсан тий. Үнэхээр нэрээ шашин гэдэг зүйлийг бол бас л амар квашныг чадчихлээ. Тулцсан Heretic хүн байна. Нээ, үнэхээр тулцсан Heretic хүн байсан. Бүр яа. Харин. Тэр бүр ингээл нөгөө юм Radiohead мэд энэ тэр ингээл дуугаар тайлбарлаад, тоглоом Monopoly-оор тайлбарлаад. Бүр яа. Зок киносан. Энэ бол бас плот. Ер нь тэгээд нэг юм өөрөө на кино хөтлөн карьцсан л та. Угаасаа энэ дээр л төлөрсөн кино юм билээ л дээ. Ер нь бодоод тахаар. Бүр гайхсан. Тэгэл сүүлдээ болж байгаа юм уу? Ингээл ер нь жоохон on the edge болгоод байсан кино. Оскарынхаа Best Picture хасан Анораг. Яа. Анораг бол би бүр үнэхээр хайрлсан. Анора бол миний сүүлийн хэдэн жил үзсэн хамаг comedy нэ тэр комплекс бүх юм таарсан. Тэгээд гол дүрийн жүжигчүүн охин угс надад бүр амар таалагдсан. Тэр охин ер нь жижиг юм дээр яваад идэл гэсэн. Scary movie дээр явж исэн. Scary movie гинэ билээ. Once upon a time. Гого. Scary movie-гийн яг киноны юу лээ? Scream уу? Scary movie. За яах вэ? Чи 14 жил кино үзлээ ёо. Ялчгүй угаасаа Scream тэр хоёр бараг л нэг тийм шүү дээ. Яг гүйцэтгэх Scary movie ихний плот бол тэр чигээр Scream-ийн плотод үзтээ. Тийм шүү дээ. Тийм. Тэгээд тэгсэн. Тэгээд нөгөө Once Upon a Time бас тоолсон тий. Once Upon a Time-ийн хиппинууд манайд бүгд бүр алж яана. Дуудсан шүү дээ. Бүр хинч мэдэхгүй тэгэл тийм тий. Жижигтэй гэсэн чи бүгд зүгээр жиг супер одод. Тэгсэн цагийн жиг супер одод бодлоо. Sean Baker ер нь бас кинонуудын яг мэдэх бол одоо нөө амар юм I wouldn't say hero miss. Гэтэ ерөнхий Sean Baker-ийн өөрийнх нь киноны хийц гэдэг бас ер нь жоохон хүн болгонд таалагдаад тахаар бол биш. Киноны. Гэтэ Анора бол шал өөрөсөн. Анара бол өөрөсөн. Тэгээд Sean Baker ер нь сүүлийн хэдэн кинонд бүгдээр дандаа юм sex worker-тэй төвлөрөөд байгаа. Тэгээ бодохоор ер нь цаа чин тэр ертөнцийг ер нь жоох ингэж харуулахыг хичээгээд байгаа санагдаад байна. Тэгээ ихэд тэгээд Анара ч гэсэн ингээд одоо Анара тоосын Mikey Madison гэдэг охин ч гэсэн өөр ингэ ярьж байгаа юм ингээд одоо интервью дээр ингээ өөрөө яж амар сууц боконтэй ингээ ярьж байгаа. Тэсний кинон дээр бүр ойлж мэрж байгаа болдог шүү дээ. Тэгээд яг тэр охины ингээ ярьж байгаа юм бас ингээд амар sex worker-тэй одоо тэр stripper-тэй амар их ингээд хамтарч ажилласан ингээл I have a lot of respect for them гэл тэр бүр тэр community-г ингээд муу талаас нь ерөөхдөө ингээл хардаг шүү дээ мэдээж exploit. Мэдээж муу тал бол зөндөө байгаа. Гэхдээ бас тэр чинь нэг хүний мэрэгжилтэй бас зарим нь хэр дуртайндаа тийм sex worker болж байгаа гэдгийг бас ер нь жоохон харах өнцөг өөрчилсөн гэх юм уу. Sean Baker ер нь тих гээд байгаа санагдсан. Энэ тэгээд Sean Baker ер нь бас кинод ингээд хийцэн мэдсэн жоохон slow тэгэл жоохон тиймэрхүү нэг юм хүний бас нэг юм анхаарлыг ингээд бүтэн ер нь ингэж үзэхгүй л бол ер нь бол жоохон ингэж үзчих кино бол байдаггүй. Тийм болохоор Анора дээр бас жоохон яах вэ гэж бодсон. Тэгээ үзсэн чинь бүр пүүс саваасаар агаад дууссан. Хөтлөө энэсээр байгаа. Илүү жоохон тэрнээсээ гараад илүү. Тийм илүү. Жоохон зөрөгтэй үлээ. За одоо халыг гэж бодлоо. Тийм independent movie байгаагаараа бас амар. Тэгээ Sean Baker өөрөө угсаа independent filmmaker гэдгээр амар алдартай. Тэгээд тэр New York л хаанханчлаа нэг тийм independent film тийм community team-наас амар гарсан гэдгээр амар алдартай. Тэгээд тэд нэр тэр community-г үргэлж дэмждэг гэдгээр бас амар их бахархдаг. Тэгээ угсаа энэ тэгэл ингээл Оскар дээр бүтэн independent movie авлаа шүү дээ. Indie кино авлаа. Ингээд дээрсэн дэлхийд дээрсэн хоёр л 4 Оскар авсан хүн байгаа гэдэг байгаа шүү дээ. Тэгэл хоёр дахь нь тэгэл Sean Baker гэдэг. Зүгээр л юм тэг independent кино үед байж байгаа л тэгэл нэг амар гоё хийгээл
түүхий, жигнэс түүхий. Анораг бол Анорагийн нөгөө Майки Марис нь шилдэг жүжигчин авсан дээр хүмүүс айгу Demi Lovato гэдэг тэр controversial юм басан тий. Тэрэн дээр бол надад бол Майки Марис бол угаасаа 100% зөв сонголт байсан. Тэр нэг award season-ыг ер нь ингээ хараад хамгийн сүүлч чад ингээ сүүлийн төгсгөл ингээ Оскар болоод дууссан шүү дээ. Тэгээ award season-ыг ингээ хараад ерөнхийдөө ингээ мэдээж тэр дунд чинь ингээ prestigeтэй ингээ үнэхээр амар хүндэтгэлтэйгээр тэр одоо award-ыг авснараа ингээ хүлээж авдаг юм байна. Зарим нь бол ингээ нэг сүртэй award биш вэ тий. Одоо чинь Golden Globes-ыг бол ерөнхийдөө чанарын хувьд бол муу гэж ярьдаг байхгүй юу? Яг тэр чинь сэтгүүлчид санал өгдөг. Оскар яагаад ингээд бүр амар prestigious болоод идэг вэ гэхлээр угаасаа тэр чинь баг 500 гаруй vote-руудтай тэгээд гол нь яг өөрийнхөө мэрэгчлэлтэй ингээд vote өгдөг. Одоо cinematographer, best cinematographer хэн сонгодог вэ гэвэл cinematography хүмүүс сонгодог. Cinematographer өөртөө тийм хүмүүсийн сонгодог гэдэг ч юм уу тийм болохоор ер нь Оскар илүү байсан. Тэгээд screen нэг Actors Guild Award гэдэг ерөнхийдөө жоохон тийм actor гэсэн award-уудыг Demi аваад ахаар би жоохон айсан. Майкийг авахгүй байна гэж юу бодсон. Тийм, Майкийг бол авахгүй байна л да. Айгу бол ингээл Demi жинхэнэ насан болчлоо өгөх юм байна. Насан болчлоо гэж өгдөг бол бас миний бүр амар rage байтээ. Хоёр л хин гиндээ л тэгээд тийм сайд насан болчлоо гэж насан болчлоо гэж нэгэнд нөхч нөгөөх нь залуу байснараа ингээд амар жүжиг хийсэн ч авчдаггүй байх гэдэг амар сайд шүү дээ. Тэгээ Майки Марис авсан бол тэр бол бүр 100% нүдэ болсон шагналаасан гэж би бодсон. Demi Lovato угаасаа substance-ийг үзэх юм бол Demi Lovato бол үндэ нөгөө хин carry хийсэн нөгөөх нь. Demi Lovato яагаад гэдэг дээр тэр тэгэл нөгөө толны өмнө нүрэ боддог. Тийм Demi Lovato л гэж. Demi Moore яг тэнэг юуны нөө дээднийхээ өмнө нэг нүрээ амар бодож ирсэн айрлагдаг. Тэрүүгээр л ер нь жоохон хүмүүсийн сэтгэлээ бочих шүүс. Би бол уг нэг л трейлер үзчихэд бол нэг бүр анх гарч марж яхад мэдчихэд бол нэг амар хүлээлттэй байгаагүй. Тэгэл он ч нөгөө юм юугаараа л явах байх бид тэгээд чимээгүй ингээл яваад дуусах. Тэгэж амар хүмүүс бодсон юм шиг үлээ тий. Харин тэгсэн шиг байсан. Тэгээд саяны нөгөө real pain энтрий ч гэсэн байна. Тэгэл хүмүүсүүдийг үзэх хүмүүсүүд нь л үзэл гоё ингээл филинг яваад дуусах. Бодсон ч юм бүр ингээл нэлээд том болцсон тий. Гарч мэрэл. Тийш дээ. Бүтээгээл явж. Үнэ. Анара угаасаа Pomodoro-ыг аваад тэгэл шууд дэш шидэгдсэн л дээ. Тэгээл бүгд явцгаасан. Тэгсэн. Чи нэг юм кино үзэхдээ трейлер үздэг юм тий? Яг ингээ нөгөө миний юун дээр фидүүд ингээ байнга трейлер очдог. Ингээ нөгөө трейлер үзсээр ингээ тэгээд ингүүд өө new шинэ киноны трейлер ингээ яг ингээ зорж үздэг. Ингээ өөрөө гарч ирдэг. Чи трейлер үздэг юм уу? Үгүй. Би дөнгөж кино үзэж эхэлж байхдаа үздэг гэсэн. Амар их трейлер үзээд тэгээд амар их одоо хүлээлт хүлээж байгаа кинонууд амар их трейлер үздэг гэсэн. Тэгээд тэгж жагаад ер нь Marvel-ийн кино, Marvel-ийн Cinematic Universe руу илүү их орж эхлээд тэгээд би бас амар туртай л да. Тэгээд ингээд ерөөдөө шинэ кинонд аль өөртөө ингээд anticipation. Тэрийг ингээ үүсгэхийн тулд ер нь трейлер үзээд хэрэггүй мэнэ гэж Marvel дээрээс бодож ирсэн байхгүй. Тэр чинь бараг Iron Man 2-2-оос ихсэн бахаа. Бүх юмнууд нь гараад ирсэн. Ер нь трейлер бол хитрхи 2 giveaway болж эхлээл би тэгэл ер нь үзэх байсан. Synopsis биш бүр зохиол нэрчтэй гараад. Харин тийм одоо тэр trap бол бараг тэгсэн дээ. Зүгээр л трейлер дээр энэ алуурчин гэдэг харагдчихсан. Харин тийм. Тэгээд одоо л яг киноны мэдээллийг бол угаасаа нэг энэ олон жил зөндөө дата ингээл зөндөө аккаунт ингээл дагдаг одоо өвтгч нэг киноны аккаунтууд зөндөө байна, пэйжүүд байна. Тэр ингээл яг ингээ мэдээлэл авдаг яг ингээ хитгэн суурсыг яг ингээд чанартай гэсэн хитгэн суурсаа үлдээчдэг бус бүх юм ингээ байхгүй болгочдаг. Тэгээ яг тэр суурсын явж байгаа юмыг бол ингээд хардаг. Гэтэ хизээч трейлер үздэг зүгээр ингээд мэдээллийг уншдаг. Мэдээлэл нь уншдаг одоо ингээл энэ найруулагчийн гэх гээд байгаа гэж, энэ найруулагчийн юм сонирхож байгаа гэж гэдэг ч юм уу. Тийм мэдээллүүдийг нэг их судалж авдаг болсон. Ер нь л ихтэй бас ялчгүй трейлер үзэхгүйгээр үзэхээр бас хамаагүй гоё. Тийм шүү дээ. Хамаагүй гоё орд шүү дээ. Тийм өөрийнхөө experience-ийг жоохон халаад амсаад байдаг юм аа. Ер нь л ихтэй ялчгүй яг трейлер үзэх дуртай. Угаасаа нөгөө нэг яг юу үзэхгүйгээ яг трейлерээсээ яг энэ миний яг цагийн явах кино мөн биш нөө гэдэг хараа явчихдаг. Би бас нэг хэсэг тэгж боддог гэсэн. Яг трейлерыг үзээд ах юм бол надад бол үзэх кино холдохгүй мэнэ гэж юм. Энэ 14 жил ингээд дуусах юм байна. 14-өө л үлдэх юм байна.
Тэгэл трейлер үзэл за энэ юм болоод байгаа юм байна гэдэг. Би нэг хэсгээ тэгцэхгүй юу. Гэтэ тийм сүртэй кинод байгаагүй зүгээр жоохон блокбастер кинодыг трейлер нь үзэж нэг юм байна гэ. Агиох кино хайцсан байсан. Тэгээд дараа нь би нэг хэсэг блокбастер кинод нь ер нь жоохон дургу болцсон байжсэн аа. Нэг жоохон ингээ хайп дуусаад ингээ тэр кинод хайп дуусангууд би нэг үзэнгүүд нэг хөөрхөн кинод бол хөөрхөн байсан байхгүй юу. Тэгээ надад тэрэн дээр сүүлд болохоор нөгөө Sonic амар таалагдсан. Sonic-ийн 3-ын гурлаа бүр аим хөөрхөн байсан. Би бүр Sonic ихний ингээ үзээд бүр ямар хөөрхөн кино вэ? Ваа. Тэгээ нөгөө Sonic ч амар нөгөө юугаар алдчихсан нөгөө анх нөгөө трейлер татчихсан сэжиг амар байсан. Тэгээ тэгсэн чинь хүний шүд үнэтэй амар. Тэгээ тэгсэн чинь яг юу н гарсан чинь кинонд гарсан чинь бол амар хөөрхөн. Jim Carrey бол so funny in that тэ надад л амар таалагдсан. 2 дугаар анги салгицсан, 3 дугаар анги салгицсан. Тэгэхээр 4 дугаар анги гарах юм шиг байна. Надад Sonic бол амар хөөрхөн франчайз санагдсан. Sonic бол блокбастер кино минь тийм хүмүүс дургу мөргө хүүхдийн гэж бодож исэн бол шал өөр юм билий. Би тэгэж бодоодсан байхгүй юу. Тэгж байгаа жоохон цухтаж байгаа манай зүгний тийм хөөрх юм билий үзгсэн чинь бүр орсноо бүр дараа анги үзэлээ шүү. Жохон нэг тийм нөгөө character development жоохон сайн байдаг. Тийм. Амар ups and downs нэг гоё. Тийм амар хөөрхөн plot нь ч гэсэн өөрөө тийм уйдах юм ч байхгүй мэдээж тийм байсан. Гэхдээ ингээд predictable биш. Тэгээд Jim Carrey so funny. Тэний joke-уд мокуд бол бас алж илээ. Басаал нэг тийм. Зүгээр л Jim Carrey зүгээр за чи зүгээр ингээд Jim Carrey тэгээд авахгүй тэр нэг тийм бичсэн юмсан. Jim Carrey ямар нэгэн юу өгөөгүй script өгөөгүй баха. Зүгээр нэг инфо кино шүү чи тэг өөрөө ямар нь өөрөө мэд та. Яриага өөрөө хийгээд яваа. Тийм. Чи зүгээр гараад improvise хийгээрэй rec. Тэгсэн байх гэж байна. Тийм бичсэн байсан. Legendтэй. Нэ. За ойлаа айгуу сонирхолтой. Олон кино ярьлаа. Тэглээ. За тэнгуут би одоо за сүүлийн асуулт асуугаад тэгээ араас нь Q&A. За last сүүлийн асуулт бол unpopular opinion. Нас хуваалцаач тий. Одоо их хүмүүсийн зэрэгээр боддог ч юм уу эсвэл хүмүүсийн юу байх юм бэ? Сая зэндээ хэрэгчлээсэн. Зэндээ ял юм даа гэж. Unpopular opinion нөө. Ер нь л айгу хүмүүсийн тийм unpopular opinion сонсох чинь айгу сонирхолтой байдаг шүү дээ. Нэрээ бас ийм өнцгөөс харж болох юм биш үү гэдэг ерөнхийдөө бодол орж ирдэг надад. Юу байх юм болоо? Би яасан сандгүй. Зөндөл. Би ер нь дандаа л олон талын миний ижлээдэг. Юм болгоно шүүмжлэл. Миний бодол бүр л unpopular гэсэн. Тийш дээ. Ер нь би жоохон ингээл юмыг ер нь жоохон шүүмжлэх гэлээдэг л та. I guess past lives дээр л байсан юм болоо да. Тийм. Надад бол амар хүмүүс тэрийг амар гоё love story гэж харсан байсан. First love гэдэг хүнд ингээл амар мэд тэрийг ойлгож илаа л та. Гэхдээ нөхөрт нь бол бүр хитрхийдээс respectful санагдсан надад бол бүр that's very тийм бүр ингээ баруун нүдэн дээр нь чийт гэж бод тэгснэ нэг баар нь нөхрөө дагуулж ирснэ. Хойлоо солонгосоор ирчих шиг. Давраач тий. Нөхөр нь тийм зүгээр ингээ гахаа сууж байгаа ш. That was too disrespectful. Ер нь л айгуу тийм personally явж. Тий, надад муухай санагцахгүй юу? Ваа, тийм кино бүр ийм кино байсан юм уу? Юу вэ гэж бодсон. Ямар муухай юм бэ ч одоо. Юу love. Муухай ах бэ. Юу love. She's a hoe. Тагсан шүү тагсан. No, she's not a hoe, but like see what I'm saying? Тэгээд надад бүр хамгийн дургуун үрсэн юм юу байсан гэж. Бүр тэгээд rage гэж. Нөгөөх нь ингээ явдаг штэ. Солонгос руу ч л за мэдгүй хаашаа чи там руугаа. Тэгсэн чинь нөгөө нөхөртөөрөө буцаж ирсэн амар уйлж мэлээ. Тэгсэн чинь нөхөр нь харагдаж байгаа шүү. Би байсан бол чи төгснө үлээд байгаа яв тэгвэл. Тэр нь бол надад бүр what бүр юу вэ нөхөн бүр нөхрийг амар бацсан бэ гэж бодсон. За тэгж гэтэл like амар муухай санагцсан тэр бол ер нь бол яг ингээ нөхрийнхэн байр суурь сарах юм бол тэр амар муухай зүйл байхгүй тий. Чинийх нэр чинь гинт нэг залуу дагуулж ирсэн. Миний яхны аргислэр тэгвэл чи бүр гайхах мэдтэй. Тэснэ явсан ч уйлж мэлээ. Яа. Тэр юугаа за. Тэр сетапа яг жоохон арай бас баг хийсэн байж магадгүй. Яа. Яг тэр хоёрыг ингээл тэр гэхдээ ингээл мэдээж ойлгосон л даа нүн ингээл одоо солонгосоос immigrant parents гэдэг ингээл Америк руу нүгэл ингээл тэр охин ингээ яг өөрөөгөө бас солонгос иргэн тий солонгос хүн Америк хүн гэдэг дээр бас жоохон комплекс үүсээл ингээл тий тэгээд ингээ анхны хайр нь ингээ солонгос хүн байгаад тэгтээ тэнгууд одоо хайртай болсон ингээд бүх юмараа гоё таарад байгаа хүн ингээ нөхөр нь агаад байгаа тэгээ бүх юм нь ойлгосон гэхдээ харин тий ер нь л жоохон
юу юм шүү те бас жоох барууны тал руу одоо Европ тал руу илүү бас ойлгож болохоор бидний Азад бол жоох ийм байж болохоор үгүй санагдаад. Зүг үү. Нэг цэрлдэж штэ манай Монголд. Ястаа заваа юм байл. Заваа гэнэ байлаа. Үнэ. Юу энэ одоо манай Монгол бүр гэр бүлээс гадуур харилцан дээр хуйлт болох гэдэг чинь. Яа. Nice. Хаа тиймэрхүү санагдсан. Тийм. За тийм ахад ойлгож хайрлаарай тий. Тийм шүү дээ. Бүртөөг л бодол шүү. Тэгээд таандаа шахаагүй. Тийм ээ. Тэр ерөөсөө бас ийм өөр ус үзэл бодолтой хүмүүс үйж илүү гоё. Юу штэ. Тэгжиж л дебет аа. Юу штэ. Заавал бүгд нэг зүйлийг хараад явах бол. За ингээд. За маа Q's. Fast trailer гэнэ. Пүү трейлер үздэг. Трейлер үздэг үү? За. За Q's маань болохоор Guess Movie by Fast Trailer зэ. Би саяхан нэг юм TikTok-оос үзсэн чинь ингээд хүмүүс үзсэн ингээд киноны ингээд хэсэг ч юм уу. За киног нь бүр ингээд 1 секунд болгоод тийм үзүүлж байгаа. Тэгээд ямар кино вэ гэдгийг та гэсэн. Окей. За тэгвэл маа контентны бас юу маань болохоор Quiz-ний хэсэг дээр respect гэдэг бас нэг оноо байдаг. За. Кино таахаас гадна шууд эхнийхээ үзэлтээр эхнийхээ юугаараа шууд таах юм бол respect аав. Яа, за. Зүгээр ч оноо бас авахгүй. Яг ямар шагнал багтал байхгүй ч. Зүгээр чиний ядаа тий. Саний ярьсан юмнуудыг чи одоо 14 жил яг үзсэн үү? 14 жил гэж 14 сар шүү гэж. Юу н 14 хонжин гэж. Тэр их чинь одоо харцгаая. Окей, за. Тэгэхээр яг яана. Яжаа би юм Christmas янз бүр болгон сандраад бүр юу ч чаддгүй маа. бүр яг толгомдоод байдаг тийм. Тийм, ингээд сандраад одоо бүр ингээд гар мар хөлрөө за. За ерөөдөө 5 кино бэлдсэн байна. За. Гэтэ яг би өөрөө ингээд хараад үзэхэд бол мэх бас хэцүү санагдаагүй. Гайгууха. Бид өөрөө бэлдсэн юм чинь тэггүй. Ямар кино гэдэг мэдчихэж байгаа юм чинь. Энэ нөгөө кино шүү дээ. За эхний кино руу орцгоо. За эндээс трейлер тавьж өгье. За эхний трейлерыг харцгаа эхний кино. Над руу ингэж болох уу? За бил нөө. За ерөөдөө 1 секунд л гарна ихэд. Бүр үү? Тий, айгүй урд гарна. Тий, за. Эхлэхгүй шүү дээ. 1 секунд өнгөрсөн юм шиг. Дуусна. За. Юу хэлтэнэлээ. Хайр амархан багаас. Тийм ээ. Эхнийхээ таасан респект авсан. За баярлаа. Окей. За эхнийх нь бол эхний кино бол амархан. Юу хий 5 кино. За. Эхний кинонд бол жоохон амархан сетап бэлдэж чинь тий. За real paint байлаа. Тэгэхээр за дараагийн нэг үзцгээе. Зэвэл нөө. Дараач нөө. Юу Babylon. Хоёр респект. Энэ юу амархан гизээч тий. Чи миний 14 жилээр басаад нь удаа. Тийм байна. Бүр богинохан болгодог байж. Гэтээсээ Babylon-ыг бол өнгөөр нь л ялгалаа. Тийм бах тий. Babylon гэдэг бас нэр юм. Би Babylon-ыг болж ихнээс нөгөө трейлер юм үзэхгүй шууд зүгээр. Кино театр руу шууд ороод ирсэн. Тэгээ би бүр ингээд шокнд ороод. Үнэн тий. Энэ үнхээр нэг юм trip киносэн тий. Тийм бүр. Яг л нэг тийм одоо Тоби Магуайр энэ яг тийм над би бол яг тиймэрхүү дүрмүүд яг тийм одоо киноны гинт шилжилтүүд дээр дуртай. Тэгээ тийм юм гарч мараад. Яа үнэ. Тэгээ тэгсэн хамгийн сүүлд нь ингээл бүх ингээд киноны ингээд түүх ингээд 100 түүх гарч мараад. Бүр ёо. Тэрэн дээр бол бас нэг яг бүтээсэл урсгаар л хамтдаа л уйлахаар. Тэгээ би бүр үзчихэд бас амар тийм дотн санагдаад байсан чинь найруулагч чинь Damien Chazelle тийш дээ. Damien Chazelle нөгөө нэг чинь нөгөө нэг юугаар ковидын үеэр карантин тахтаа их нэртэйгээ битсэн гээд өөрөө битсэн. Тэгээд бүхэл бүтэн уцаараа хийсэн их нэртэйгээ reenact хийсэн кинонд байдаг гэсэн утсанд нь. Ваа. Яа. Margot Robbie энэ амар гоё идэгтэй. Тэгээ энэний саундтрек амар гоётэй тэр нэг jazz. NBA дуу амар гоё гэсэн. Ахаа тийм. Дуу амар гоё. Тэгээ энэний нөгөө party ингээ үзчихэд яг амар л болдог л доо. Гэхдээ юу гэж бодгдсон гэхээр that's a real party.
That's how I want to party. Энд чинь жиг парти яа. Энд чил бидний шоудлт бол юу ч юм байна. За нэг караоке маркорс шиг ээ. Нээ юу вэ те. Гэлс нэг үргэлж хамтаа дуусан шиг ээ. Тийм ээ. Нээлч дуу болгоо ясаа. Яг гарч ижил шууд Spotify ясаа. Тэгсэн шууд motion шууд машин дээрээс ороод дуунуудыг ингэ сонсоод. Тийм шууд саундтрек юм орсон. Тэгэл харсан чинь юунтаа яг лалилаадынхаа юутаа скоринг хийсэн үнтэйг авт хийсэн биз. Justin Harwood заах та. Тэгэхээр гайхалтай нөөсөн байлээ. За ингээ хоёр респект. За авчлаа. Танаа хамгийн их респект хийдیں۔ Хамгийн их респект хоёр байсан. Хоёроо. Одоо баг нэг бараг тавуулын таач юм шиг байна. За харъя. За хотлоо ингэж байгаа намайг. За. За дараагийн кино. За. Со? За жаараа. Дахиад үзье да. Дахиад тийм бол дахиад үзэх юм бол чи респект таалт шүү. Тийм үү. Наад цандаа жаараа. Нэг үзэл эхнийхээ үзэл дээр таах юм бол респект. Дараа нь яг үзлээ. Надад ч тэгтээ сайн жоохон дээр юм яах шиг харагдсан. Тэглэл дээр өдөө. Ерөнхийдөө сонгосон 5 кино болохоор чиний Letterboxd байсан. Тийм. Кино шүү. Сайн ихтэй юу шиг. Гэхдээ би энэ дээр бас нэлээд өндөр өнөгцсөн. Би бас хараад. Надад юу шиг харагдсан л да. Dragon Tattoo. Тэгтээ Requiem for Dream тэр шиг бас бодогдсон. Надад ч юм мэдхгүй байна. Би сайн харсангүй. За дахиад үзэх үү? За респект алдсан. За. За дахиад нэг л удаа үзье. За тэг үзэж чадахгүй л. Тийм ээ, Requiem of Life-тай л. Адилхан л юм. Гэтэ өөр тийм ямар тийм ямар тэдтэй ч ер нь л чиний бодож байгаагаас шал өөр кино. Тийм. Ямар тийм амьдрал харахгүй жоохон. Сайн сүүлийн тэр бид тэр хүүхний танихгүй байх юм. Хин тавала. За. Энэ л тэр ихэд л аим шиг юм. Well, I got that. За үзэж амар Requiem of Life гэдэг. Харин сая үзсэн чи юм жаа аим шиг гэдэг юм байна. Надад юу шиг санагдав. Гэтэ тэрнэр тийм гардаг санагдав. Тэр нэг сая тол юу байсан бэ? За ер нь бол яг бараг л за ремейк. Ring юм уу? Биш. Ремейк ээ. Тий. Бүр яг энэ кино дээр үеийн кино гэдэг. Тэгээ тэр юм ремейк гэдэг. Ring шиг л. Ремейк юм уу? Хоёр дараагийн анги юм уу? Тийм үү. Надад сая жоохон Ring шиг л харагдсан л да. Ring-ийн хоёр дахь анги. Хөл кино. За бууж хөлвөл. Бууж өгдөө мэдгүй юм. Удаа хэлэнгүүт бүр ухаалмаар санагдсан. За энэ кино бол Ай, юу би сайхан үзсэн шүү. Харин тийм. Би яг бодсон. Харин тийм би сая нөгөө нэг яг тэр нэг толтой хэсгийг би тэрийн болов гэж бодсноо. Арай өнгө нь өөр санагдаад. Тэгээ за өнгө нь биш юм чинь биш юм байна гэж бодсон. Тийм. За окей. It's okay. Эвэлдэд юм бас цуурлууд. Oh, I love it. Одоо 3 дугаар ангийнхан девелопмент явагдаж байгаа. Ямар найруулах нь ер нь доторцсон. Амар таалагдсан. 2 дугаар ангийн стандарт таалагдсан. За ингээ алтлаа. Нэг нь алтлаа. За дараагийн кино үзцгээр бол. За дөрөвт кино маань ямар кино байх бол? Юу л talk to me. Юу нийцэг кино сонгочихсон. Жаа бодох байж. За ингээ 3 дахь респект аваад ирэхэд бол маа контентний highest респект авсан боллоо. Тэглээ баярлаа. Яна дараагийн одоо сүүлийнх үү? За сүүлийн. Oh my god. Айгаш. Talk to me бас л гай. Oh, loved it. Надад нь тэгэхээр таалагдсан. Амар гэнэ. Бас үнэхээр өөр. Ялч үнэ шинэ хариулагчд бол ингэ гоё. Амар шинэ idea гаргаж ирсэн тий. Тэгэл зүгээр нэг хоёр ютубер тий штэ. Тийм. Ихрүүцлөө. Тийм ах туу ихрүүдлөө. Ихрүүдлээ ах туу. Тэгэл гэсэн амар кино гэдэг. Нэ. За сүүлийн кино гарцгаая. За. Дөрөв респекттэй болох үг одоо шийтгэн. Яа. Энэ тасал. За нүдэж би бол өөрөө хараад айгүй хэцүү санагцсан. За. Тэр нь хамгийн хэцүү байж магадгүй хөхтэй чамд ямар ихтэй харцгаая. Гэсэн чиг байхгүй. За. The favorite.
Зөө. Favorite ч угаасаа миний favorite кино л. Яа. За дөрөв respect авч чадлаа. Гайхалтай өөрөө. Баярлаа. Үнээр ялчгүй. 14 жилийнхаа хэргийг гаргалаа. Ялчгүй респект авахаар л үнэлтэй маамартай байна. Кино тал дээр болоо. Favorite гэр гоё кино л да. Сая тэгээ манай найруулагч мөр 1 жил 2 кино гаргалсан шүү дээ. Тэглэн штэ. Гэтэ сүүлийн кино жоохон явсангүй тий. Гэтэ уг нь бас сонирхолтой л Тиймс. санагдсан. Энэ favorite угаасаа миний амар туртай кинод нэг нэг Lobster миний амар туртай кинод нэг. Тэгээд найруулагч нь юм шиг кино гаргаж байгаа. Гэхдээ нэг хин гол дүрийн Olivia Kidman хэмлээ. Olivia Colman. Энэ үү? Тий. Olivia Yes Olivia. Тийм. Тэр найр жүжигчсэн дугаас амар туртай. Fleabag-ийг мэдхүү. Үзээгүй. Тийм Fleabag дээр тоглох гоё. Тэгээд she's very funny амар юм. Тэгээд энэ кинон дээр амар гоёсан. Надад бол амар таалагдсан. Emma Watson-ыг бас тийм юм маш гарч байгааг бас үзэх гоёсан. Emma Watson энд найруулагч юу н жоохон задлаад байгаа юм санагдаж шүү дээ. Кино болгон дээрэл өөр шал өөр. Poor Things бол бас л үат тий бас л галзуу киносэн шүү дээ. Тийм за. За ёо Q's-с найгаадсан чинь бас гайгүй ёо. Able Dead дээр жоохон алтлаа. Тэрийг бол тэглээ. Жохон трик юм хийх үү гэхээр. Тийм байна. Трик жоохон хийх үү. Жохон амархан багч. Гэтэ за тийм. За явах вэ. Жохон тийм жүжигч мүжигч нь харагдж магадхааргүй тийм хөө. Тийм. Гэтэ ер нь бас жоохон би сая ингээ анзаарлаа л да. Яг би юг хараадсан гэхэл нэг нэлэх бэкграундыг харсан. Тэгээ өнгөний аягүй харсан. Тийм ээ тийм. Өнгө бэкграундыг ер нь харахад киноны ингээд нэг юм атмосфер харагдаж шүү. Төрөл vibe нь харагдаад тэгээд нэг ганц хоёр костюм ч юм уу ганц хоёр хүний царай харагдаж чадвал тэгээд шууд хэрэгэж тавьчихсан л та. Nice. Окей. Баярлалаа. Боллоо. Дараагийн өнд 5-ыг авбал би дахиад оршоо. Тэгээд 10 болгоо. Окей. Nice. За тэгээд бүртээтэйгээ кино ярих. Анх танилцал шууд ингээл кино ярихад л амар гоё санагдчихсан. Ингээд амар тогтмол. Ингээд би нэг хүнтэй кино ярихад бол нэлийн удаан ингээд яаж киноных нь юунууд нь гоё ингээд тестээ таараад гоё яриа өгнөлдөг бол бүртээтэйгээ шууд танилцал шууд кино яриад өгөлдөж явалцал амар би минийхээ айгу. Тийм шүү дээ. Тийм би нэг санжийн чамтаас ярьжсэн байгаа санжиг. Тэгэл амар гоё надад санагдчихсан. Тэгээд урьж аваллаа. Баярлалаа урьж авсан. Гоёлаа. Чамтаас кино ярих. Хойлоос нэг хаяа нэг кино яриад өгсөн тийм хамт ажиллаж байхад. Тэгээд тийм чамайг гэсэн юм хийж байгаа гэд ингэж байгаа. Letterboxd ухаан гэхэд би бүр ухаалтаад өгсөн. Юу Letterboxd. Яа тэгээ гоёлаа, гоё ярилцлаа. Бас надтай бас ингэж яг өөрөө ингээд би нэг зүгээр өөрөө хост одоо ингээд зочин бичиж орж хост гэж явдаг болохоор өөрөө бас ингэж авах амар гоё юм байна. Because I like talking. Өөрөө ярих дуртай. Би л ярьж игэл болоо гэсэн. Тийм байсан болохоор гоё ялаа. Тэгээд асуултууд бас надад амар таалагдлаа. Гоё асуултууд асуулаа. Бас ойрт бодоогүй юмудаа их саналаа. Гоё ялаа. Тэгээд урьж орцсон баярлаа. Тэгээд үзтгэгээрээ subscribe дараарай гэсэн. Тэгээд бас гоё дурсамжид оголцсонд баярлаа. За тэгээд spoiler alert podcast-ыг сайн үзээрэй, маш олон дугааруудаас гаргацсан байгаа. 10 дугаар гарсан баха. Тэгээд цогцсон. Гэтэ яг өөрөө үзэх байгаа. Тийм байгаа. Үзээрэй. Spoiler alert байгаа. За баярлаа. Бүгдээ баярлаа. За энэ хүртэл үзсэн та бүхэндээ бас баярлаа. Лайк, share, subscribe дахин мартваа. За баярлалаа. За дараагийн дугаараар уулзтаа. Баярлалаа.